Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр таягийн цаг үчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Йоо. 3W1045 цагийн вебсайтаар үзэх болон бүрээс та нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсэх юм бол гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд Facebook дээр хайгаарай. За мэдээж яг одоо дүрстэйгээр Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань танд хүрч байна. SoundCloud дээр, за мөн YouTube дээр гэр бүлийн радио гэсэн суваг дээр бидний бэлтгэн хүргэж байгаа Улаанбаатарын өглөө нэвтрүүлгийн маань бүх дуугаар бичлэгтэйгээ болон саундаараа хадгалагдан үлдэж байгаа. Та бүхэн хизээлэл хизээ нөхөд сонсох боломжтой байгаа шүү. Тийм ээ. За тэгээд За тэгээ яг одоо маань бидэнтэй холбогдохыг хүсвэл 9986 1045 руу үний холбогдоорой. булгаалаад ах юм аа. Харин тийм ээ харин. Яг одоо юм хийгээч. Байхгүй шүү дээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг 1-р студиуд манай Эрка Заяа очроо. Өө тийш. Миз найруулагч Мизунаар бэлэн болсон байна. Радиогийн шуудуудаас 9986 1045 9986 1045 юу яагаад байгаа байхгүй юу? За юуны өмнө өглөөний минут 2. Өглөө нэмэн сайхан амарцгаснаа. Сайхан амарсан. Би маш их хичээл зүтгэл гаргаж үсээ янзалсан байхгүй юу? Мэдэгдэж байна. Нэг хүн үнэхээр хичээл зүтгэл Гаргаагүй тий. тэгснээ надтай ижилхэн гэдэг байгаа байхгүй юу? Би харин Үнэн. өнөө өглөө үсээ угааж амтсангүй яарад тэгээ арцаагаад ингээ гараад ирчихэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг заяихтай адилхан харагдав. Би эн чин бас эн чин ийм арзгар болгохын төлөө би чин бас нэлээд их юм болж байгаа байхгүй юу? Гэхдээ одоо яг очрог тэгж хийснээс хойш би үсний хүчийг олохоо болчлоо. Тэгсэн. Чи бол одоо хичээж чинь би бол зүгээр унтаал босгоод үс арцааж штэ. Сая өнөө өглөө ямар муухай даарва. Машин явдггүй өдөр. Нааш алхацсан. Гэхдээ тэгээ нөө эко байк унаа авчихсан. Хүмүүс күрдэгтэйгээ явж штэ. Тийш дээ. Ямар хүүт юм бэ? Би тэгсэн чинь юм цамцтай тэгэл Ой, маргаашаас дуу цахилгаантай бороотой шүү. Ой. дуу цахилгаантай. Тий. Хөшөө, Маргааш бороотой нөгөөдрөөс бүр дуу цахилгаантай бороотой. Тийм үү? 6 сарын 22-нд нар буцах гэдэг энэ хүү. Боцсон Яана цааш. одоо энэ нөгөө зугаалж мугаалж амжаагүй байтал те. Нар нь буцаа явчлаа. Харин тийм. Угаасаа л жил болгонд нар буцсны Гурлаа- дараа гардаг штэ манайх. Гурлаа захиралдаа хэлж хагаад Нар эртхэн буцахаас шиг өмнө эртхэн шиг юу намралт яах вэ? Хаа байсан 7 сар молон сар гэдэг те. бас тийш дээ. Үнэн шүү. Зараа мэдрэмжгүй юм аа. Мэдрэмж авахгүй чи одоо хамгийн гол нь чин юу яаж байгаа ш нар буцчих юм бол тэгэл нар нь байхгүй болчих жоох. Нар нь байхгүй яваадаг штэ. Тий. Цаад чинь. Тэр наргүй яаж харанхууд явах Яг вэ? нарны чи хараа нүүрнээс илүү нуруу нийлээ халуун байд юм шиг байна. Наашлахаараа нэг тийм жоохон сэрүүхэн байж байгаа. Цаашлахаараа дулаацаад байгаа байхгүй. Гаднаа гэлэн цаг Тий. шээ юу? Энд чинь- Хална гаднаа хайрын тухай юм байна шүү дээ. Тий, нар нь ингээд цаашлаад ахаар ингээд та нар бодоорой ингээд. Намарчангаа ингээд халуунаар шарж яснаа. Буцаад нар наашлангууд 12 сарын 22-нд нар наашлангууд 1 сард хөлдөөж алчих гаддаг үстэй. Энэ нарны нүүр их үт юм шиг байна. Одоо тэгээ той 10 нуунаас нь тарцах хэрэгтэй зун байна. болохгүй ингээд Зарим сэрүүхэн нэг юм. байсаар хагаад тэгээд шууд намар болвол яана хүүт. Одохгүй намрын юу лээ намрын Тэргүүн сар. намрын сарын 17 дугаар жарны намрын тэргүүн сар удахгүй гарна да. Ой, тий. хоёроо би бүр Шинийн хоёроос нэг тэгвэл нь болно хоёроос шүү дээ. за ийм ч боломжгүй л дээ. Гэхдээ яг хоёроос зүгээр фантасаар асууя. Хилдгээр жарны гэсэн бэ. Фантастик продакшн энд ямар хамаатай. Фантастад асууя заяа. Хоёроос юу Яриад. ингээд 100 ингээд хүүтрий заяа. За. Өвөл нь бүр тийм амар хүүтэн байха болчих. За. Гэвэл хоёр зөвшөөрөх үү? Эсвэл Үгүй. 100 яг халуунаараа шараад өвөл нь хүүтнээр хөлдөөж алчих гээд байж юу гоё юу. Угаасаа манай өвөл цаг бол нэг амар хүтэн байхаа бас болчиход байгаа штэ. Гэхдээ харин тийм тэгэхээр чи харин тэрнийхээ төлөөсөн чи 100-ийнхаа халууныг Үгүй. ингээ алдсан штэ. Үгүй тэгээ бэжлэг. Одоо яг энэ байгаа нь болж байгаа штэ. Өвөл нэрэхдээ хөдөргөө болчих тий. Энээс илүү 100 хүүтрэн гэвэл болич юм нь Ой, штэ юу өвөл гэсэн үг юм бэ? 102 ингээ жоохон ойртуул бол яг хоёр талаас нь. Гү. Нэгийг хүүтнээс нь наашлуулад нэгийг халуунаас нь доошлуулад. Онцгүй юм За, ярьдаг тийм хүн бэ. ээ. За ингээд яг одоо меншин давлгаанд нэгтгэж Балаа бэлэн юм болсон ярьсан байна. Та бүхэн яг одоо дүрстэй хурж Ээ, байгаа. Улаанбаатар тэгэл өглөө шоу нэвтрүүлэг буюу Facebook дээр хурж байгаа нэвтрүүлгийн доор хамтдаа үзхийг хүссэн тэр нэг хүнээ меншин хийгээд меншин давлгаанд нэгдээрээ
Даваагаас баасан гарагийн 7:15-аас 8:45 минутын хооронд 90 минут бид тантай хамтдаа байгаа. Мэдээж бидэнтэй хамтдаа өглөөг өгтөж байгаа сонсогч дундаасаа бидэнтэй хамт байгаад баярлалаа гэд нэг бяцхан бэлэг бэлдэж байгаа. Тэгээ энэ удаад бол Бэлгээ задлсан бэлэг байна. болоод өчигдөр задлсан байгаа. Тэр юу вэ гэхээр таныг хайртай хүнтэйгээ хамтдаа эсвэл найзтайгаа хамтдаа ч юм уу те эрхэм хүнтэйгээ хамтдаа цагийг зугаатаа өнгөрүүлэх амралтын өдрийг ээж болно эсвэл ажлын өдрийн төгсгөлийг ч ээж болно инээд хөөр цалгаатай цацаа цалгаатай өнгөрүүлэх боломжийг олгох үүднээс UB Comedy-гийн хоёр тасалбарын эзэн болох боломжийн одоо бэлэг энэ 7 хоногт хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр бэлэг маань бол маргааш эзэндээ хүрэх болно. Харин та бэлэгт ойртохын тулд нэвтрүүлэг эхэлж маргааш 5 өдөр л. тийм нэвтрүүлэг эхлэхэд нэшин давалгаантай. Хоёр булангийн дундаа зүрхэн давалгаанд нэгдснээр тухайн өдрөөс 2 боломжийн эзэн гарч ирэх боломжтой. Ингээд 5 өдрийн нийтдээ 10 боломж буюу 10 хүн гарч ирнэ. Эдгээр 10 хүн дундаас ерөөсөд цор ганц нэг хүнийг шалгаруулах болно. Ингээд маргаашийн бэлэг булангаараа бид бүхэн энэхүү бэлгийг танд өгөх болно. Та бүхэн яг одоо нэгдхийг хүсэж байвал меншн давалгаанда оролцоорой. За тэгээ бүгдэнд нь өглөөний мэнд төргий. Сайхан амарцгаалсноо. Сайхан меншн хийгээд өгөө. Гоё меншн хийгээд хэн нэгний амьдралд гоё сэрүүлэг нь болоод өгөөрэй. Өглөө эрт усаад ажлаа амжуулна гэдэг бол гэхдээ яг энэ бол үнэхээр ирч хүч нэмжин надад бол. Нэмэжтэй. Үнэхээр нэмжин. Даанч тэгээд 11 гээд дуусчаад байна. Ирчүүчтэй. Алтан чимэгсэхгүй шинэхэн өглөөний мэнд гэсэн байна. Жакарт маань өглөөний мэндэ гэж орж ирсэн байх шүү. Мэдээж меншн давалгаанууд бол араасаа үргэлжилсээр байна. Тийм учраас та бүхэн меншн давалгаандаа нэгдээд яг одоо Улаанбаатарын өглөөгөө хамтдаа эхлүүлцгээе. Хоёр шеэрлэлтэй. Ерөөсөө шеэрлэхгүй. Шеэр үү? За шеэрлээ. Би групп өдрөө шеэрлж байгаа шүү. Групп руу шеэрлж байгаа. Өөрөختөрөө шеэрлэхгүй юм уу? Юу? Зарим хүмүүс ч нэг групптэй болохоор баяждаг гэж тэгээд нэмэргүй юм байлээ. Тэгдэг байхгүй юу? За одоо ингээд өнөөдөр ямар болон хүрхийг та бүхэндээ өнөөдрийн нэвтрүүлгийн хөтөлбөрөөр танилцуулъя. Америк монголчууд руу шеэрлэх шүү. Хамгийн ихний болон хоёр дахь гэр болон танд хүрэх болно. Хоёр дахь гэр болонгаар бид бас их хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлэхээр өнөөдрийн сэдв сонгогдсон байгаа. Харин удаах болон маань үндэсрүүн химээх цоо шинхэн болон та бүхнийг хүлээж байна. Ингээд хамтдаа тун удахгүй ихний болон руугаа шилжих болно. За ихний болонгийн ямар нэгэн байдлын шипи өгөх үү та хоёр? Яах юм бэ? Эхний болгоны шип өгж яах юм. Тэрнээс өмнө харин над нэг юм асуулт байна. Манай хүү өчигдөр гэртээ орж ирэхдээ нэг юм урилга барьцсан орж ирлээ. Тэгээд би юм цуслан явж болох уу гэдэг. Нөгөө нэг сургуулиудаар цуслангийн зар тараагдаад байгаа юм байна. За. Чи манай хүү тэгж асуусан чи би бүр бөөм баяр болчихлоо. Яа. Тийм юм юмд явах тийм юу хоббиг уухгүй. Тэгээ харин явъя гэж байгаа тэр нь явуулч тийм үү. Одоо угаасаа явах насан шүү дээ. Харин хаашаа ер нь явж гин ер нь цуслан ер нь мэдж байгаа юм байна уу? Гэхдээ цуслан чи одоо янз янз л да. Тэгээд эцэг өөртөө судлаад очиж үзээд те ингэж яагаад цусландаа явуулах хэрэгтэй байхад гэж юм уу? Үгүй яг яаж уулздаггүй юм уу? Үгүй л айл. За танилцуулгын үзээ. Эркад өөрөө уучраа бол яг тиймэрхүү байдлаараа өөрөө уучраа. Танилцуулгын үзээл тэгээд болоо. Би хүүгээ болтлоор юу явуулъя гэж бодоод байгаа ш. Турки Стамбул руу. Хай. Тэнд очиж юу хийх вэ? Туркид Стамбул гэж байдаг юм уу? Тийш харин тийш очиж Стамбул ч нөгөө нийслэн штэ. Тийм үү? Тий. Тийшээ очиж юу хийх гэж байгаа юм бэ? Гэхдээ зүгээр тоглож байгаа. Би Эркат флекс ч штэ. Тэгээ ер нь хараа цуслангийн юу ингэдэм юм бэ? Төлбөр нэг 600,000-аас нэг 700-800 гэдэг ингээ дэше явчихд юм байна. Үгүй 7 оныхоо төлбөр хэлж байгаа шүү. За тэр мэр чараад энтэх үл. Бага 400,000-аас эхэлж байгаа зүйлүүд байдаг тий. 450-60,000 төгрөгнөөс дээшээ хийж эхэлж байгаа. Яг миний нэг хүүхэд одоо нэг юм байдаг хгүй юу? Хүүхэд байхад нэг юм биелүүлж амжаагүй мөрөөдөл гэж нэг юм байдаг штэ. Тэр нь тусланд явах юм уу? Миний тэр туслан байхгүй бас. Би хүүхэд байхдаа ингээд ялангуяа налаахын хүүхэд болохоор ингээд туслан чинь манай яг хажууханд байдаг хгүй ингээд нөгөө нэг гэрээс хавахгүй байж тээ. Юмнууд ингээд айгүй их байдаг хгүй. Тэгээд хүүхдүүд тийшээ айгүй явнаа. Би болохоор зүгээр тийшээ зугаалаа наачна. Ямар ч аялал яг тусланд нь биш. Туслангийн гадуур яваа наач. Тэгээд яг дотор нэг үйл ажиллагаанд болж байгаа хараад. Яа, очроо явж шүүсээ гоожуулаад явж байгаа. Тэгвэл би хоёрыг бодохдоо бараг туслантай юм уу? Туслантай юм байна. Би чи одоо нөгөө өөрөө гэртээ туслангаас гадна өөрөө туслан явж үдчихсэн хүү юм байна. Хэд удаа явсан? Би нэг илүү 2 удаа л явсан. Яг одоо танаа хүүгийн насан дээр гэсэн үг байхгүй 12 13 настай байхдаа өөрийнхөө хүүгийн насан дээр л гэсэн үг юм ба шүү дээ бараг явж исэн. Тэгээд
шаврын автоос дүүгээ бас дагуулж явж байсан. Өө эдний анги эдний найзууд тэр нэг цуслан дүү мөгээ бити дагуулж яваарай гэж хэлсэн гэж хэлээ. Гэхдээ тэгээ дүү мөгээ дагуулж явахаар айгүй хэцүү байхгүй юу? Тийм. Тэр чинь ингээд нөгөө нэг найз нөхөдтэй шинэ найз нөхөдтэй болоод ингээд нөгөө дүүлтэйгээ Дүүн ингээд гай болоод байдаг. байдаг. Дүүн Дүүн гай гай болоод болно байдаг. Одоо жишээлбэл гадаад тоглох чинь дүүгээ аваад бонусанд явдаг шүү дээ. Дүүгээ аваад тэгэх юм бол гаргана гэдэгтээ ижилхэн болчиход байгаа байхгүй юу? Гэрээс хол явчих гэсэн чинь дахиад гэрээс хол явахдаа чинь дүүгээ аваа яв гэдэг байгаа байхгүй юу? За манай оюунагч мань орж ирсэн байна. Оюунагчийнхаа комментиг шууд уншлаа. Би тэр бүр амар юм ярьж байгаа чи. Өглөөний минь миний 3 хөөрхөн дүү нартаа гэж байна. Баярлалаа оюунагч. Миний хамгийн гоё туслан болж авхлан гэж байна. За Би сансарчсан. сайн жаргалын хос баяр өглөөний минь гэсэн байна. Сайн байцгаана уу? Цагаан Манай мацгаас хүүг нөө. авчирсан. Энэ хоёр яг юу ярьж үт юм уу? Үгүй сансарт байхгүй. Сансар туслаа. Хаана үдэ? Айөө хаашаа илээ. Одоо бүр таг марсан. Чи хүүхэд байсан цаг одоо баримжаа мэдэхгүй байна. Баримжаа мэдэхгүй байна. Хуучны туслах юм уу? Хуучны туслаа. За ингээд Чанартай юу? Тухайн үедээ чанартай. Аюулгүй юу? Юу эхний бол Хоо дунд нь давгүй. Ингээд хамтдаа хоёр дахь гэр булангаа эхлүүлцгээе. Тийм ээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. За тэгээд өнөөдрийн гоё гайхалтай хоёр дахь гэр болон мань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ хоёулаа өнөөдөр Эрка юу ааш вэ? Голдоо сууж байгаа ганц эмэгтэйгээ бас Баалаа шүү. хайрлахгүй бол бас Баалахгүй байхгүй юм мó. Ямар хайш юм бэ? Зүгээр яг хилээд сануулаад ахаар нь би бас бодохгүй юу. Би чи баал байнга л хайрлаж Би бичлэгнүүдээ булсаагаад үтсэн чинь нөгөө нэг юу ааж илээ. Дандаа л хайрлах. Энэ Дандаа заяа алгасан хөөрхий баг гомдохоор байлаа. Тэгээ би яг өнөөдөр бодож байгаа шийдсэн байхгүй юу? Одоо ингээ заяа магаар тоглохоо хорн хижээ зогсоохгүй гэдэг. Баярлаа. Баярлалаа. Гой. Хоёлаа өнөөдөрс та будаа болох шүү тийм ээ. Ер нь Заяа заяа бол мүлжүүртэй. харин сүйдээ жоохон жин нэмээд байгаа маа. Тэгсэн түүнийг минь одоо энэ хоёр манд мүлчих юм да. Чи яагаад ингээ битээрээс надаас юм жижигхэн нүртэй харагдаад байна? Үгүй би жижигхэн хүй. Технологийн юм юу вэ штэ. Энэ бодит амьдрал тэр заа. Форум эхлэлтэй вэ штэ. Юу ч аюугүй. Хоёулаа нийлүүлээд заяа үсттэй. Тийм шүү дээ. Үгүй би Гүү, Заяа чих авраг том хүн штэ. Ер нь жоохон төстэй 2 адилхан харагдав. 2 м 10 см Тэгээд өнгөтэй ч гэсэндээ жижигхэн нүгтэй. 200 кг юм чинь. Яна миний хоёр дахь гэрийн хамт олон миний намайг ингэж дүгнэд юм уу? Өнөөдрийн сэдв болохоор Хоёр дахь гээ. эмэгтэйгээ юу гэж дүгнэх вэ гэдэг тийм. Яна. Хөш. Ёстой муухай. Би айгүй гоё нэг юм сая нэг Асбанкны юу хөтлж байгаад ингэ гоё мэдээлэл олж харлаа. Ингэ жоохон хүн ер нь амьдралынхаа туршид бүр дунджаар хэдэн жил унтдаг вэ гинэ. Тэгсэн чи 25-аас 28 жил гэж байгаа байхгүй. Ямар богино хүн унтдаг юм бэ те. Гэхдээ ингэ бодглохлоор бас ингэ хүн хой эндээс юг харж байгаа гэхээр Тийм л юм байна. амьдралынхаа багаастай хүн тэгвэл хэдэн жилийг дунджаар хоёр дахь гэртээ өнгөрөөдөг юм бэ. Яг адилхан л байгаа. Адилхан, 20-оос 25 жил. 25 жил. Тэгвэл яг өөрийнхөө гэрт ч гэсэн яг адилхан байгаа байхгүй юу? Тий. 25 жил. Тий. Тэгэхээр ийм чухал хоёр дахь гэрийн тухай бид нэр өнөөдөр ярих гэж байна шүү дээ. Яг зөв. Та нар минь ороод ирсэн байна уу? Та нар минь ороод ирсэн бол 1986 Ажид та нарын айлыг харъя да гэж үгээд За орж. Nike артист Nike бол ороод ирсэн байна. Тийм байна. Ингээд өнөөдрийн сэдвээ танилцуулъя. Өнөөдрийн сэдв болохоор хэрвээ та байгууллагынхаа маркетинг байсан бол гэдэг сэдвээр ярилцах гэж Жээ. байгаа. Магадгүй та өөрөө байгууллагынхаа маркетинг байж болно л доо. Гэхдээ маркетинг биш байсан ч гэсэндээ маркетинг гэж бодох хэрэгтэй гэсэн үг шүү. Өөрийгөө, тий. Өөрийгөө. Тэгэхээр хэрвээ та өөрийнхөө байгууллагын маркетинг эсвэл ямар нэгэн байгууллагын маркетинг байсан бол зар сурталчилгааг тухайн байгууллагыг хэрхэн яаж бусдад таниулж мэдүүлэх тактик ашиглах вэ? Энэ талаар хэдүүлээ ярилцъя. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг сонсож байгаа тухайн ямар нэгэн байгууллагын маркетинг маань эндээс нэг шин санаа олж аваад, шин сэтэл олж аваад өөрийнхөө байгууллагын маркетингтэй бас тусгаж орж ирэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр аль аль талдаа сонирхолтой, хөгжилтэй гэхдээ бас санаа авч болохоор дугаар өнөөдөр өрнөх болно. Хэрвээ та нэгэн байгууллагын маркетинг байсан бол яах вэ? За ингээд туяа агчийг бол бас бичээсэй гэж хүсэж байна. Одоо туяагч бол залхахаас өөрөө тэгээд л та нар одоо бас миний энэ сайхан
одоо алтан гургалдаа шиг хоолойг сонсчвол ажил давна гэж зүтгээд авах. Залахгүй гэдэг. Үгүй намайг яг тэгсэн штэ. Тийм үү. Би зүгээр нэг радио руу залгасан чи Хөөе хүрээдэр чи уулзэлтэй. За ингэж болох юм уу? Хувь хүн өөрийнхөө маркетинг гэж болох юм уу? Болно штэ. болно штэ. Жишээ нь манай сайхнаа ороод ирсэн байна. Манай сайхнаа бол одоо сингл ганц үе залуу байгаа шүү дээ. За тэгэхээр ингээ өөрийнхөө тухай маркетинг гэж болно шүү дээ, тий? За би тийм жилтэй, тийм жилтэй, тийм орлоготой. Энэ чинь бас тийм өндөртэй тэр гэ тий. маркетинг байгаа Тий. байхгүй. Зүгээр тэгээд хэлчүүл айгу жоохон бас хуурай штэ. Таваараа гоё хөгжилтэй Гой тий. тийм. Гой өгмөр байхгүй. За тэгэхээр тослог. Тий, тослог өгмөр штэ. Банк гэ тий. Тас төс гэхэд өгмөр байхгүй. за манайхан шүү залгаад ороод. Туяагч өөрийнхөө нэг компани маркетингийн албаны хүүхнийг одоо меншн хийсэн баг шүүгээр. Таацсан шүү би сая. За ингээд сонсогчтойгоо холбогдъё. Байна уу өглөөний минь? Байна уу? Hello. Good morning. Good morning. Mongolia or English? Yeah. За дасарчих шиг боллоо. За. За эргээд холбогдоор. байна. Байсаарлаа байна уу? Байна. 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 Өглөөний минь. Өглөөний минь. За. Маркетинг байж гэсэн асуултанд байсан уу? Тий. Та өөрийнхөө компани маркетингийн ажилтан гэж бодвол та өөрийнхөө компанийг одоо яг эфирээр гоё ингээд нэг юм Сурчлаач. яриач. За тэгвэл өөрийнхөө компаниг би аялал жуулчлалын компани. Манай компани бол Аривжих аял турк гэдэг компани. За. Үйл ажиллагаа явуулаад 10 жил явж байгаа. Гадаадын мундадасууд болон манай дотоодынхаа аяллыг иргэдийг гадаад улс руу гаргадаг компани. Манайх бас жуулчин тээвэртэй. Нийтдээ одоогийн байдлаар 6 хүний бүрэлдэхүүн байгаа. За одоо ингээд одоо яг манай Монгол улсын хилээр атмосферта гардаг ирээн болон улаан үүд сэлэнгийн алтан булаг бомб замын үдийн бомб хавирган бомбтор гарч байгаа. За ингээд байгаль нуур аялж байна. Манжуур хот аялж байна. Урдгийн одоо Жинэн Жинжан автор одоо миний автор гэдэг одоо хөх хот гэдэг бүх руу явж чиглэл руу явж байгаа ба. Бай. За. Вау, танаа юугээр чи баг ингээд явмаар санагтал та сурчилж штэ. Гол нөгөө 10 жилийн туршлагатай гэдэг чинь те ямар нэгэн аюул маюул надад ямар ч юм мэдрэгцэн шүү гэж. Баахгүй. Тэгээ ерөнхийдөө бол би өөртөө өөрийнхөө аялал явж байгаа улсуудаа одоо ингээд манжуур явахад 24 цаг шахуу явдаг. Тэгээд хөгжилтэй явна өөрийнхөө тэгээд танилцуулаад дуулаа хурлаа явна. Бас толон бол нийтэд толон азтан шалгаруулах дуртай. Тэгтнээс гадна би бас өөрөө жил болгоно 3 сарын 8 юм уу 4 сарын 1-нд ер нь нэг азтан тохиодог 100% ирэхээр Үнгөө авч явдаг. тий үнгөө авч явдаг жил болгоно. Ваа, та ч нөгөө замдаа нөгөө гайд хийгээ явдаг юм биш үү? Хөгжилтэй баг л комедиан гэсэн үг юм те? Хайда гайда хийн штэ. Хөгжилтэй юм яриа. Зарим тохиолдолд бүр өөрөө явах бол ойноо хчээ та яваад дүүл бид нар яваад ойноо миний охин чи яваад тэгвэл би явахгүй шүү. Тэр за гэж явдаг. Албан газрыг авч явахад бол ер нь голцоо өөрөө явахгүй бол тэр албан газар олон авч явж байгаа хүний авч явж хариуцж байгаа хүний мөр гомдоочгүй өөрийгөө бас өөрийнхөө компаниг өөдрхийн төлөө голцол өөрөө явах дуртай. Гой. За. Баярлалаа оюунагч. За. Одоо би өөрөө муухай яваад байгаа. За баярлалаа. Зүгээр. За амжилт хүсье оюунагч. За ер нь одоо аялал жуулчлал удирдал эхэлсэн шүү дээ. Тийм шүү дээ аялал жуулчлал удирдал. Хоёр сонсч. Би нэг явах. Тэр маркетинг байсан Би ба. маркетинг өөрийнхөө маркетинг шүү зөө. Өөрийнхөө мөнгөгүй штэ. Өөрийнхоогоо. Байгуулгын Байж эхлээд. За. Би та нарт ингээд мэдрэмж өгөх гээд шүү дээ. За мэдрэмжийг өгье. За аяыг явна. Аяыг соли. Найруулагч. Па ямар аяа явуулах Ай майта мэдгүй нэг юм. Цараа мараа ингээл те нэг юм. Пампанг ч лөө. Ой ийм аяа явах юм уу? За хамаагүй. Хайнс гоё солигдсон. Та найдвартай хариуцлагатай бүтээлч нэг хайж байна уу? Тэгвэл танилцъя. Би бол зоригтой тасралтгүй суралцж хөгжихийг ирмэлцдэг хүн. Альва ажлыг сэтгэлээсээ хийж эхэлсэн зүйлээ дуусгаж байж санаа амардаг муу зуршилтай.
Хүмүүстэй харилцахдаа хүндэтгэлтэй, багаар ажиллахтай, идэвхтэй. Шин сорилгыг боломж гэж хардаг. Миний давуу тал бол хариуцлага, шударга байдал, бүтэц сэтгэлгээ, тууштай зам. Миний сул тал бол хийснээ дуусгадаг. Амжилт санамсаргүй тохиолддоггүй. Харин өдөр бүрийн зөв сонголт хөдөлмөрөөр бий болдог. Тиймээс хэрв танд итгэж болох хүн хэрэгтэй бол намайг сонгоорой. Яста сонгох. Өнөөдрийн хөрөнгө оруулалт маргаашийн амжилт. Наа чи зүгээр сонгуульд өрсөлдөд байгаа юм шиг байна. Сонгуульд нэг юм иргэдийн хуралд өрсөлдөх шиг юм шиг байна. Би чиний мотор нь байна гэх тээ. Дөрөн дугуй нь байна гэдэг шиг байна гэж ирээд орж ирсэн. Тэгтээ ажилласаа гарах гэдэг юм Яагаад зүгээр өөрийгөө рекламдсан зүгээр мэдэхгүй ба. Зүгээр л яг ингээд. Гэхдээ тэгээ өөрөө их нэртэй. Тэгээ ямар ч зүйл өөрийгөө дахиж морлуулна биш. Нэг ажлын анги чиг байгааз. Харин ажиллах шиг юм байна. Тэгэхээр ажлын одоо надаас явах боломж. Сайн наадгаж сонсоод яг чамайг ямар ажилд авах байх уу. Сул тал нь бүтэн цагийн ажилтай. Хажуугаар нь ажлыг боломж хайж байна. Замана артист хамгийн ихний артист толбогдож Энд байна. ажлын ангид болчихлоо шүү дээ. Харин Өглөөний минь Найко. Өглөөний минь. Өглөөний минь. Хүнийг бол авмааргүй юм байна. Маргум бэ. Энэ ийм хүний маркетинг дээрээ тавьчих юм бол өөр байгууллага руу ургаж ороход бол энүүхэн юм биш. айгүй амархан байна те. Хит эготой юм байна. Би бол хогийн амтан байгаа гэдэг. За, Найко. Ямар нэг байгууллагын маркетинг байсан бол маркетингд ер нь ямар шин санаануудыг гаргах юм бол гаргавал илүү үр дүнтэй хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ сурталчлахад ойрхон юм шиг санагддаг вэ. Маркетингийн талаар нэг ярилцъя л да. Бодиснес шал өөр юм болсон чинь. Сурталчилгаа явах гэжсэн үү? Харин тэглээ те. Тэгвэл дараа сурталчилгаагаа явъя. Тэгээ ер нь маркетинг дээр бол зүгээр яг хүний амьдрал дээр бодитойгоор байдаг зүйлүүдийг нь одоо туслах маягтай тэгээд шин содон одоо орчин үед ямар юм илүү хүнийг нүдийг татж जैन те тийм зүйл нь илүү хүнийг татдаг юм шиг санагддаг. Дээрээс нь юм нууцлаг гэх юм уу? Нууцлаг байвал маркетинг дээр тий сонирхолтой байх одоо ингээл дэлгүүр хэсэл явж идэл ингээл нэг газар хүмүүс бүгд одоо би ялангуяа намайг ингээд нэг газар очиод ингээд зөксөөл ээж идэл их чутгарыг зөксөн бол арай бүүн хүмүүс гинт ороод ирдэг байхгүй юу? Яг цагаатай дагаад л идэв шүү дээ таахгүй. Ямар юм бэ? Тэгсэн чи утсын туух га дагаад байвал. За. Наригсэн шүү. Үгүй нөгөө булган солитой гэдэг чинь тэрэн шиг байх. Дээрээс нь зүгээр ингээ анзаарч яхад хүмүүс юу ядг юм бэ? Одоо юу нь мэддэхгүй зүгээр олон хүн шавцсан юм дээр айгүй очих гот байдаг. Тийм анхаардаг. Энийг нас дутчихгүй гэдэг нөгөө сэтэл нь хөөрх юмтан байдаг болохоор тэгээд явдаг юм шиг. Тэгэхээр нөгөө ийм нууцлагдмал тэгсэн ирнэ аюу анхаарлыг татсан юм шиг өнгөж байгаа нартай байвал зүгээр юм шиг санагддаг. Тэгээд ийм нэгэн хэвийн нэг яг саяны Эркагийн хэлдэг шиг те биш. Сонгодог текстгүй те байвал зүгээр те. Одоо нэг рекламч нэг санийх шиг нөгөө ер нь ихэнх хүмүүс яг чиний яг юм темпер явдаг. Саяын манаар явцсан те явдаг те. Нөгөө FM-ийг сонсож байгаа дандаа нэг юм тэнгүүд өө тийм үү гэж хажуунаас нь хүн орж ирж мэж шал. Тийм шүү. Яг тийм угаасаа сонгодог классик юм байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэр үгүйсэх арга байхгүй. Нэг талаасаа айгу нэг хүн нөгөө л нэг юм орж ийнө гэдэг юм шууд анхны сэтгэлээр орж ирэнгүүт дараагийнх нь юу гэж хэлж байгааг нэг анхаар сонсохоргүй болчиход байгаа юм шиг л санагддээ шүү. Харин тий. Эхний 3 секундэд одоо жишээ нь Эрка ингэж хэлж болох байсан байхгүй те. Яна би өнөөдөр амар юм тарьчлаа гэл те. Тэгээд ингийн юм ярьж болох байсан баг. Тэр би онтож чадсангүй. Тийм үү. Харин тий. Яасан. Ер нь энэ байдал хит хит удаа тавтагдаад ах юм. Явцсан шүү би. Найко. Энэ маркетинг явуулчлаа шин. Тэгээ яах вэ одоо? Яах вэ Найко? Тэгэж асуухгүй хэрэгтэй байхгүй юу? Асуухгүй. Мэдчихлээ л дээ. Очроос яг мэдээгүй учраас яг ингэ сонсож Би юу ч штэ. ойлгохгүй. Би рекламаас явах гэжсэн чи энэ хоёр сая буснэлчлээ. Одоо тэгвэл битэр чимээг байж. За. Одоо бэлсэн юм татгахаар шалтгаан. Айн тийм ээ те. Онгоогоо тайлбарлаж өгөх шиг тэмэг юм байдаг шүү дээ. Яг үнэ. Гэхдээ үргэлжлүүлээч. Битэрийн сая асуудаг чи буруу юм уу?
Яах юм тэгэхээр чи нөгөө төрөний стандарт руу орчих. Үгүй амар болсон чи сая яг битэрийг бүр Уунаа, яг тий. үнэнгээс асуулгалаа ш сая. Гэхдээ нэр жинкнээс унтаж чадахгүй байгаа. Аха. Тийм. Юу болчихв яав? Гэхдээ тэгэл хүний л амьдрал штэ. Асуудлууд гарч илэн зөндөө асуудлууд өнөө маргашгаа яая гэж юм. Нэг юм цалин ус хөрөхгүй байна. Тэгэхээр асуудлууд ихтэй стресс ихтэй байгаа болохоор ер нь бол нойр холжаад байна. Гэтэл хийх ажил их байна, залуу нас байна. Харин Тийм шүү дээ. Өрөөд зөндөө байна. Тэгээ одоо яах юм тэгээд Найко? Харин тий сайн унтаж амардаг л олмоор нь тийм газар байна уу санал болгооч. Аа Найко. За за. Наа чи next level болчлаа шүү Найко. Реклама нэрээ явахад яг уу манай эмнэлгүүд Bettermind гэдэг та ихэнх нь ер нь мэддэг болчихж байгаа. Тэгээд Bettermind эмнэлэг нь болохоор таад нөгөө ихэнх хүмүүс мэддгээр одоо шар адны эмнэлэг тийм үү? Тэр дундаа нөгөө ядаргааны тасаг гэж байгаа гэдэг шүү дээ. Айгүй сайн гэж ам дамждаг. Тэгвэл тэндээ бид нар бүгдээрээ шар адандаа ажиллаж байгаад гарч ирсэн мэрэгжлийн одоо сэтгцийн эмч засалж сүвлэгч дасрагч нар ажилладаг. Тэгээ манай эмнэлэг байгуулагдаад 5 жил болж байгаа. Сая энэ жил бол 2 дахь салбараа хаавал дөрөвт глобал молд нээсэн байгаа. Тэгээ манайх хэвтэ эмчлүүлэх, үүдэн эмнэлэг, онцлогоо сувилгаа, за өдрийн эмчилгээнүүд гээд бүх төрлийн эмчилгээг бол хийдэг байгаа. Тэгээд яг саний миний дурсанчлан одоо ядрах, стресс ихтэй байх, нойр хулжих те. За нойргол гэдэг нь зөвхөн унтахгүй байхад хэлдэггүй бид нарын шөндөө дахин сэрээдэд өглөөнийг унтаж амарсан мэдрэмжгүй сүүлийн үед ажиллаа хийхэд төрлийн юм ядарсан мэдрэмжтэй тий одоо хаширдагч гэдэг юм уу сүүлийн үед юм кафег мэдрэхээ болцсон амар хөвгөлтэй мэрэд ахтал цаанаасаа нэг хотлоо инех гэдэг болцсон ч гэдэг юм уу тий жаргалын тэр нэг гоё мэдрэмжүүдийг авч чадхаа эсвэл бүр ингээ юмд хит санаа зовоод идэг болцсон байвал манай эмнэлэгт хандаарай. Тэгээ энэ болгом өөрөө сэтгцийн тулгамдсан асуудал гэхээр зөвхөн сэтгцийн үндсэн өвчтөн хүмүүс бэдгүй юм шүү. Хүн болгон сэтгэл зүйн асуудалд байнгын өглөө орноосоо босоод орой унтан унттлаа ордог учраас сэтгэл зүй хямрах юм бол тарих ядрахаар нойргоолн болохоор эд эрхтэн тогтолцоо бүгд мууддаг. Тэгэхээр архаг хууч өвчний үндсэн тавигддаг учраас та бүхэн маань сэтгцийн эмчдэр хандаж байгаарэ. Ядаргаа гэдэг үгийг оншиг магадгүй сонсч ийсэн бол ядарснаа мэдэрч ийсэн бол мэдрэлийн эмч сүвлэл гэж явахаасаа илүүтэйгээр сэтгцийн эмчд хандаад нэг эмчилгээг бүрэн бүтнээр нь шалтгаанаа тодруулаад засуулаарай. Тэр нөгөө аргалах эмчилгээ биш үндсээр нэмжилдэг байгаа шүү манай Bettermind эмнэлэг. За тэгээ очно. Баярлалаа. Завгүй хүмүүс байдаг тийм үү. Тэгэхээр хэвтэх боломжгүй байх юм бол өдрийн эмчилгээнд хамрагдах боломжтой. За гадаад дотоод байх юм бол онлайнаар үзлэг авах бүрэн боломж хангагдсан байгаа шүү. За баярлалаа Найко. За. Найко болстой тасархаа ярьд юм байна. Дээрээс нь нэр урамшуул байгаа. Одоо глобал мол салбарыг хариуцаа явж байгаа. Тэгээд бид нар шинэ нээлтийнхаа урамшууллаар 30% ирсэн хүмүүстээ 30% ваучер өгж байгаа шүү. Тийм учраас та маань нэг сонирхоод үзээрэй. Солонгос элчингээ хажууд глобал мол. Үгүй Найко нэр нэг юм зүгээр л хувийн чанартай юм асуучих уу? Би яагаад ч чамааг ингэ заалахаар чи ингэ кино үйлдвэрт явж байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэвгүй юу? Энэ бол сэтгцийн Би өвчин шүү. яагаад тэгж бодоод байгаа юм? Кино үйлдвэр гэдэг нь юу вэ? Кино үйлдвэр одоо энэ 13-аас зүүн тийшээ явахаар танах тийшээ байдаг уу? Үгүй шүү. Жоко тал руугаа жоко өнгөрөөд. Тий. Үгүй. Яагаад би тэгж бодоод байгаа юм? Би тийм Харин наадах чинь сэтгцийн асуудал гэхгүй. Чи тэнд амьдрдаг байсан юм уу? Амьдэрдэг байсан шүү. Дээжэв үү? Гэхдээ нэр тоглоомчгүй би чамаг яагаад чи зүгээр тэнчнээс Чи ингэ одоо юугаараа холбогдоод Үгүй юугаараа ч холбогдоогүй. Юу? Бүр Facebook-ийн ч найзууд биш битээ. За Харин тархиараа холбогд. За баярлалаа. баярлалаа. Найкотой ажлын өндөр амжилтыг хүсье өрөө. Найкогийн сэний нөгөө нэг ярьжсэн зүйл дээр нөгөө нэг нууцлаг маркетинг гэдэг байгаа сте. Тэр чинь айгүй чухал. Би нэг түүх мэддэг аахгүй. Би сонсъё. Оо тий. За баярлалаа. Үгүй тэр гайгүй хөөе. Очрог хэлэхээс өмнө хараа. Туяач хүртэл битэж байна. Юу гэж? Надад ч гэсэн тэг санагддаг гэж байна хөөе. Тийм Сонин үү? байгааз. Найко кино үйлдвэрт амьдрдаг юм шиг юм мэдрэмж төрөөд байгаа. Гүй байнга л нөгөө нэг хан ууллаас гэдэг учраас би бол хан ууллаас. Хан ууллаас гэдэг юм уу? Тий. Тийм үү? Тий. За тэр яг манайхаа. байгаа шүү дээ. Ажил нь гэртэг Би аа. яагаад гэж бодсон. Сая хоёр За, тэр. нууцлаг маркетинг гэдэг чинь аюул чухал зав. Би нэг Тий. түүх
нэг яаж сонсч байсан. Гэхдээ яг аль газрыг мэдэхгүй. Нөө ард түмэн тэр чигээр ингээд төмс тариулах гэдээсэн юм байна. Анх цоошин. Төмс тариулах гэдээсэн чинь нөгөөдөл чинь тарихгүй. Бүр төрөөс ингээл бүр дүрм гаргаал, төсөл гаргаал, тэ өдөрдөмж урайлаг гаргаад ерөөсө төмс тарихгүйсэн ард түмэн. Тэгэхээр ямар арга ашигласан бэ гэхээр засгийн газраас нь ингээ өөрсдөө төмс тариа тэрийг ингээ цэргүүдээр хамгаалуулсан байгаа. Хамгаалуулаад ингээ нууцаар. Тэгэнгүүт нөгөө ард түмэн ингээ сонирхож гисэн. Энэ одоо юу нуугаад байгаа юм? Юу нуугаад байгаа юм бол гэдэг. Тэгэнгүүт нь дээрээс нь дахиад тушаал өгсөн. Шүн одоо төмсөй чи ирж хулгайлж мулгаалах юм бол те та нар зориуд унтж байгаа дүр үзүүлээд ингээ хүмүүст өгөө явуулсан байхгүй. Алт гэсэн баг. Тэгээд шүн хүмүүс ирэнгүүтээ хулгаагаар ингээ төмснүүдийг аваад энэ их нууц юм тариад байна гэ. Тэгээд тэр ард түмэн нөгөө гашаан дараа хулгайлж авч тариад. Тэгээд тэр орон яасан бэ гэхэлэр нөгөө төмс тэр чигээрээ тарьдаг болцгоосон гэж байгаа. Сонин маркетинг ашигласан байгаа. Юм маркетинг. Гэхдээ юм нууцлаг юмд бас дуртай байгаа байхгүй тийм байна. Ер нь бол та хоёрын хувьд ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлж байгаа газрынхаа маркетингаас нь болж үйлчлүүлдэг үү? Би нэг ийм нас нь болж үйлчлүүлдэг. За. Одоо хувц мувц авбал би ийм яарлаг шошгонд их явчтыг. Тэг ингээд шошгон ингээд те нэг ийм ягаад ч нэг ийм ингээд ийм нүнжиг даасан те нэг ийм яг ингээд шошгоны нүнжиг гэж одоо ямар юм байна? Одоо ингээд дараа энэ Wrangler-ийн джинс мэс чинь нэг тийм байдаг байхгүй юу? Хойно ингээд тэгээ Levi-гийн джинс мэс чинь нэг юм хойно юм цаасан юм шиг юм бор цаасан дээр ингээ хөвөлж мэвэлцсэн. Пүүз мүүзний чинь нэг шошго машго нэг юм өөр идэг штэ. Тэгээд тэднэрт би амар явчаад идэм билээ. Яар сайн. Би тэрийг ойлгосон. Би тэгээ нөгөө яг үндсэн бүтээгдэхүүн яг тийм чанарт ингээ сэтгэлд хүрэхгүй мөртлөө шошго нь хүрээд идэг. Тэгтээ би шошгыг хадгалаад байгаа мөхөр хадгалдаггүй. Харин тийм. Айгу сонь мэдрэл мотой юм билээ. Ямар сони. Better mind надад хэрэгтэй байна. Энэ тоёгч бүтэн клач болчихлоо. Тоёгчийн бичсэн нэг комментээс нэг айгүй гой санаа төрсөн юм да. Тэр дээр байгаа да тоёгч айгүй гой үзэл санаа. Тэгвэл дээрээс нь эхлээд комментуудыг бас хүргэе гэж бодож байна. Яг нөгөө нэг хоёр дахь булан эхэлснээс хойш явж байгаа шүү. Заа юу. Дэгэд дэлгэр цэцэг маань өглөөний мэндэ гэж орж ирсэн. Хай бэк хай гэж орж ирсэн байна. Өглөөний минь дорны удам талаас амка бас сонсож байгаа юм байна. Дорны удам талаас. Дорнотоос оролцож байгаа хүн байна да тий. Амка гэдэг. Сайн уу? Очроо лектрийн ажил хийдэг гэх гээд байгаа байх гэж бодлоо штэ гинэ. За тэгээд нөгөө юу реклама явсан байна. Хүндэт сонсогчтой хувь хүний хөгжлийн багш гэж миний хуудас шүү. Байгууллагын захиалгад сургалт хөтөлбөрийг 12 жилийн туршлагатай туршлагад та бүхэнд хүргэнэ гэсэн байна. Юуныг гоё ингээд гоё хэл бичмээр. Гоё гаргаж хөгжилтэй бичмээр сайхна. Наа чи ямар ч хөгжилгүй. За. Шууд залгамаар байна. Найзыгаа одоо тэгээд гоё хэлмээр. Гоё хиймээр байна манайхаа. За тэгээд цаашаага явсан чинь манай компани маркетингэнд бид өөрсдөө гэж бодгоо. Нэг л ороод гарахад дараа орж ирмээр санагдтал. Тий. Тийм маркетингийг мэдрүүлгээ. Наадхан дээр ч айгүй чухал юм яригдэн шүү. За энэ дэр ингэж байгаа байхгүй одоо тоёгч болгоод айгүй чухал юм чи. Ер нь хүнтэй харилцдаг те. Одоо компаниуд болон магадгүй манай энэ гэр бүлийн радио штэ. Баян хүмүүстэй харилцаж хүмүүс дэж чинь. За ийм компаниудын маркетингийн хамгийн чухал зүйл нь гоё постэр, гоё рил ч юм уу те. Гоё юмнууд байхасаа илүүтэйгээр ер нь хувь хүмүүс нь өөрсдөө байх нь айгүй чухал байдаг гэж би хардаг байхгүй. Жишээ нь одоо ингээд одоо тэр тоёгчийн байгуулагч манай гэр бүлийн радиоийнхан те хамгийн нэгдүгээр баримтлах юм бид нэр өөрсдөө яг энд ажиллаж байгаа хөтлөгч нар дотоод энэ хүмүүс нь өөрсдөө үнэхээр гайхалтай итгэл төрүүлэгч яг үннээрээ байх хэвээр. Нэг хэтрүүлсэн нэг хуурамч дүрхүүдийг гаргахгүй ч юм уу те. Яг ийм юмнуудыг баримтлах нь хамгийн том одоо юм маркетинг байдаг юм билэ. Дараад нь болонгууд яг юм хүний амьдралд байгаа асуудлуудыг юм шийдэж өгдөг те. Ингээд юмыг сөрөг талаас нь асуудал яриад л байдаг ш. Бид нар магадгүй ингэдэг аахгүй. Одоо бусд юунууд чинь ингээд амар сонь асуудлууд ягаал ингээд хандлтаа өсгөж болох юм. Гэтэ бид нар үгүй асуудал гэхээс илүүтэйгээр шийдлүүдийг араа гэрэл гэгээтэй те гэгээлэг юмнуудыг ярих нь өөрөө нөгөө цаана амар том маркетинг байдаг юм бэл. Тэгэхээр яг тоёгчийн санаа дээр юу гэж хэлгээд байгаа вэ? Яг юм хүнтэй харилцдаг одоо байгууллагууд бол хамгийн гол нь том постэр гаргахаас илүүтэйгээр хүмүүс нь өөрсдөө яг юм хоёр нөргөө те үнэн ч шудраг байх нь чухал юм байлээ гэдэг юм. Энэ гоё том маркетинг. Тийм шүү дээ. Одоо яг нэг байгууллагын захирлын үг бүр шууд надад санаанд орчлоо л доо. Би ч одоо бас нэг байгууллагын маркетинг дээр бас нэг ингээд орж гараад явна. Тэгээд тэрэн дээр болохоор яг надад ингээд талархлын үгээ мэйлээр бичиж ирсэн. Тэгээд тухайн бичсэн зүйлийг нь ч гэсэндээ би байгууллагын ажилчдаа бүгдэнд нь тэр тухайн үедээ болоод үзүүлж ирсэн. Тэгээд тэрэнд юу гэж ирсэн мэхээр би хит хитэн радиотой болоод очиж ярилцлага хийж хамтарч ажилласан. Манайхтай 6 сар хамтарсан. За тэгээд цаашлаад бас телевизүүдтэй
бас хамтарч ажиллаж исэн. Гэхдээ надад бүр хамгийн их сэтгэлд нийцсэн газар бол гэр бүлийн радио 104.5 буюу танай байгууллага надад маш их сэтгэлд нийцсэн. Яагаад тэгэхээр үүднээсээ орж ирсэн цагаасаа эхлээд надад энэ байгууллагт би заавал ирэх ёстой юм байна гэдэг мэдрэмжийг төрүүлж исэн учраас би яхаа аргагүй ингээд бүр нэг үүднээсээ авахгүйлаад мэдрэмж нь надад их халуун дулаан мэдрэмжийг өгч исэн. Тэгээд миний хүсэж исэн бүх үйлчилгээг тултал нь та бүхэн бүр давуултал нь биелүүлж өгч исэн учраас надад маш их талархалтай байна. Бусад хүмүүст ч гэсэндээ танай байгууллагыг би зөвлөнө гэдэг ийм талархалд ирж исэн. Тэгэд тухайн талархлыг сонсонгууд яг үйлчилгээнээсээ төрүүлээд үүднээс орж ирэхэд л мэдрэгдсэн тэр мэдрэмжээрээ хүмүүс хөглөгддөг юм шиг байгаа. Яг хөө мэдээж гаднах үзэмж буюу маркетинг хараад шууд ирж байгаа штэ. Жишээлх юм бол хоолны газар орохдоо, дэлгүүр хоршоо орохдоо ч гэдэг юм уу бид нэр рекламыг хараад ч гэдэг юм уу гоё постерыг хараад орох тохиолдол байна штэ. Тэгэд эсвэл бас нэр хүндийг нь бодоод хараад сонсоод ч юм уу те. Гэхдээ орж үзээд шууд мэдэгдэг байхгүй юу? Орж үзэнгүүт тухайн байгууллагын үүднээс нь авахгүйлаад харьцаж байгаа хүмүүс нь яаж харьцаж байгаас шалтгаалаад худалдан авах чадвартай байна уу, чадваргүй байна уу гэдгээс эс харгалзан тэр хүн худалдан авалт хийхээ үүднээс нь авахгүйлаад ойлгодог байхгүй юу? Зүгээр л нөгөө лангууд үрслэл өмд зардаг хүнээс хүртэл авахтаа тэгдэг үстэй. Тэгдэг. Нэг ингээл дугарч чадсан байвал бид нэр уучлаарай болчихдог байхгүй юу? Тэгээд тэгэхээр эн чинь зөвхөн харагдах үзмжийн маркетинг биш, шууд тухайн хүнтэйгээ ингээд харилцаж байгаа маркетинг бас их айгүй чухал үүрэг хариуцлага хүлээдэг байгаа. За ингээд сонсогчтойгоо холбогдъё байна уу? Өглөөний минь. Сайхан амарсноо. Сайхан амарлаа. За. Тэгвэл За сайн уу? За хичээл нам амрах гал шалгалт шүлэг шувтраал байна уу? шалгалтууд одоо ихлээс гал атж байна дөө. Яа. Нөгөө нэг өөрийгөө шалгуулсан шалгалтын дүн. Тэр чинь болоогүй шүү дээ. Харин гарааг байгаа. Тэр бол. Хоёга юу лээ? Улсын сургууль лөө хоёга? Улсын сургууль. За яг хувийг гэ бодчих. За одоо улсын сургуульд яг хүүхдээ тэгээд дураараа зөөгөөд өгөөд ич болохгүй юм байл л да. Гэтэ яг сургуулаа нэг гоё рекламд ач. Хүүе, юу гэсэн үг юм бэ? Хувийг гэ бодчих гэдэг чи юу гэсэн үг юм? Гэхдээ улсын сургуульд чинь тэгж өгж болохгүй шүү дээ. Болохгүй л дээ. Хариалаараа л өгнө шүү дээ. Гэхдээ улсын сургуулийн маркетинг хийлдэг. Тий, харин тий. Улсын сургуулийн давуу тал юу вэ? Юунууд байна. Одоо онцлогтой сургуулиуд байна тий. Одоо жишээ нь Орос 3 гэдээ нэрлэж байна. За 1-р сургууль гэдээ нэрлэж бүр нэг тахарцсан хүмүүсийн сэтгэл үлдсэн байна шүү дээ тий. Хүүхдээ өгье ч гэдэг юм уу ийм хандлагатай. Шалтгаан юу юм бэ гэдгийг аюу тодорхойлоод байгаа байхгүй. Одоо жишээ нь би бол одоо өөрийнхөө хамт олноор тий. Юу наа би нэг 4 сургууль багш ажиллаа. Тий. Анагахад эцээд гүйцэтгэх нэг жиг хийгээ. Нэг сургууль, дунд сургууль, сургуулийн менежер хийж үзлээ. Энэ бүхнийг ажиллахад баян харьцуулт явна шүү дээ, тий. Одоо ингэсэн шүү дээ, тэг ингэсэн. Үдээд ингэдэг дээ ч гэдэг юм уу. Одоо байгаа хамт олон их сайхан юм аа. Жишээ нь одоо юу вэ гэхээр энэ олон хүнийг тий удирдлагын багаар хангаад нэг чиглэлд авч явж байгаа удирдлага бол маш сайн байна. Тий. Удирдлага менежментийн баг одоо ингээд айгүй сайхан чиглэлээ өгөөл явчих юм бол доор хөлөө олчих байгаа байхгүй тий. Асуудалгүй байна тий сайхан. Асуудалгүй байгаа байхгүй. Ихтэй баримт нь ч гоё цэгцтэй тий. Дээдлийн судлаа олчвол доотлон гүйдлээ болно гэдэг шүү дээ тий. Тийм байна. Ийм хэв маяг. Манай одоо сургуулиуд хүүхдүүдээ чиг байна одоо байр хороол гэр хороолын одоо онцлогтой. Тэ кино үлдэр түрүүний яриадсан кино үлдэр л гэдээсэн. Тэний чанаад 60 тэр чинь би гэж штэ. Тэнд чинь байна штэ. Хоёга чиг юу юм уу те? 60 төгсөж байгаа байхгүй юу? Кино үлдэр юм уу? Кино үлдэр хойно байдаг 60 төгсөж. Яагаад одоо Nokia-г тэгж бодоод байгаа юм бол та боо мэдээ. 60 кино үлдэрийнхаа яваад байна гоо. Тийм байна. Өөрийн чирийг тайшруулж гэдэг шиг. За ашгүй да ядаж нэг хүн ч гэсэн төсөөлөл зүв байсан. Би болохоор гэхдээ хоёгаг би баруун дөрвөн зам гэж боддоо шүү дээ. Би бас тэгж боддог. Аюу сайн сонсдгийг шүү. Одоо жишээ нь зарим байр хороол бүр төв байр хороолын хүүхдүүд сонсох төлөвшөх магадлал баг. Эхлээч гэдэг юм уу тий. Гэр хороололд байгаа хүүхдүүд бол хүнээс ядаж үг сурцсан тий. Тэгээд энэ бүхнийг ингээ ажиллахад бас хүмүүс нэг орчны хамаарал гэдэг бол үнэхээр чухал юм байна да. Тэ? Хүүхдүүд гэр бүлийн төлөвшлэн тэр бүх юм хүүхд бие даацсан. Гэр хорооллын хүүхдүүдэд ингээд усмаас авах маах гэж жижиг сажиг үйлдэл ажлууд ихтэй. Эннээс хамаарат хүүхдүүд нь аюу тийм амьдрах чадвар гэд нэрлэдэг тий. Одоо дасан зогтох чадвартай бие авч яваа байд шал өөр. Ялцгар биш. Тэ? Тийм байдаг. Ийм байдаг шүү. Бас энийг ажилтдаг юм би бол. Тэгээ энийг ингээд ажиллах. Ер нь бол тухайн байгууллагын соёл сурталчилгаанаас илүү соёл нь өөрөө нэвтэрсэн байвал аюу гоё харагддаг. Тэр нь өөрөө үнэртдэг гэдэг нь шүү дээ, тий. Тийм шүү дээ.
Хэдэргийн гой сурталчилгаатай байлаа гэд очсон ч биш болол хэцүү шнэ тий. Зөвхөн нэг хүнд яриад байдаг. Бусд нь энийг тоодгүй сурталчилгаа хэрэггүй шүү дээ. Үнэ. Тий. Энийг бол одоо маш олон зүйлээс харагддаг. Энэ бол одоо хэм маягууд айгүй олон байдаг. Бид нар бол энийг харцсан байдаг. Тий. Тэгээ ерөөсөө дэлгүүр мэлгүүр энэ дээр орохоор ерөөсөө эзэн нь юм айгүй сайн зарддаг. Тэгдэг. Төрөөс ёстой үнэ шүү. Цалин аваад сууж байгаа. Яг хаа цалингаа аваад уцаа мажаа сууж идэг. Гэтэ яг зарим бодлогч нар бас өөр шүү. Өөр. Бүгдийг гэхгүй. Би бол яг эзэн өөрөө энэнийхэн төлөө явдгийг гэдгийг хэлээд байгаа. Үнэ Энэ хүмүүс жоох энэ хүн шиг сэтгэхэд өгөөч. Энэ хүн тань цалин өгөх гээд бас хичээгээд явж хахад та жоох сэтгэл гаргаад ачаад өгөөч. Цалин малинг хувьж мовлаа хийчвэл тэгэх болов яах вэ? Аюу нэг юу тэрнийхэн төлөө явчихдаг байхгүй. Тий. Одоо манай эхнэр одоо жишээ нь санд дээр ажилладаг байлаа. Тодорхой хувь өгдөг те. Ийм одоо тэдэс тэдэ хооронд дараа яаш гэдэг юм уу те. Тэгэнгүүт нь зарим хөтлөгч нь ингээл яриа сонсч болж ямар сонь шударга инч гэдэг юм уу тийм ярьдаг байсан байгаа байхгүй. Тий. Тэгэхээр заавал бид нар шударга байж аягүй гоё үйлдэлтэй байх хэрэгтэй. Яг үнэ. Маркетинг дээр ч гэсэндээ шударга гэдэг зүйл бас орж ирэх хэрэгтэй тий. Харилцаан дээрээс шилсэн. Одоо би Солонгост яваад бүх нэг дэлгүүрт ороод бүх лангууг ингээд энэ юу вэ гэж асуухад явхад баярлаа баяртай гэж байгаа байхгүй. Тий. Одоо бидний чинь харж байгаа энэ авах юм өнөөг харж байгаа. Тий. Нүдний шилийнхэн дээгүүр тэгдэг тийм үйлдэл их байдаг. Гардаг энэ бол их амар штэ. Тэгээ энийг бол би станы хүнийг үзэмжээл гэж хандаж болохгүй л гэж байна. Харин. Баярлалаа хуйга. Баярлалаа амжилтсэ. За баярлалаа. Ой, эндээс хүмүүс санаа авах болов. Америкт нэг юм маш сонирхолтой үзэгдэл ажиглагддаг байхгүй. Бид нар чинь нэг юм Азууд, монголчууд ер нь бол Азууд ер нь айгүй муу худалдаа авалт хийдэг байхгүй. Тэгэл ресторанууд ороод ингээд сууж хахад зөөгч мөгчнөр ингээд найс хурж ирэл те. Хүүе та нар хаанаас ирсэн хүмүүс вэ? Манай их нэрийг те. Чиний өсний өнгө ямар гоё юм бэ? Чи яаж ийм юм? Чи арай хэтрүүлэхтэй биш үү? Амар гоё. Гоё юм бэлээ. Гэхдээ тийм байдаг юм аа. Тэгээ байх байна. Өсний өнгө чи яг ямар одоо кодоор бодуулдаг байж гэж ах шиг те бүр ингээд чиний өмсөн цамц маамцантар гээд ингэж мэгж ярьд юм бэлээ. Тэгэд энэ ингээд нэг юм гоё мэдрэмж өгөөд идэм бэлээ. Ягаад чи нэг юм. Үгүй. Гоё үедээ гоё. Тэгээд би бүр өшөө юм идмээ санагдаад байгаа ч цатгалан ч гэсэн. Стекнээс айлтар гээд. Одоо нөгөө ингэдэг юм бэлээ шүү дээ. Гоё мэдрэмжээр ингээ маркетинг хийх гэдэг чи өөрөө яг гэхдээ үннээрээ гэдэг чинь чухал байхгүй. Манай одоо нэг жишээ кейсээр одоо Дорнт аймагт нэг Break Time Coffee House гэж байдаг гэсэн байхгүй. Одоо байгаа л да. Гэхдээ тэрээр одоо өөр зараад өөр газар очсон. Тэрийг анх Дорнтод хамгийн том юм кофе шоп байхгүй. Тэрийг яасан гэхээр ингээд фэйсмэстер ингээд сурчлаад янз янзын хийгээгүй. Тэнд нэг жоохон одоо нэг намайг бодох юм бол араа ахмын насны манай нэг хураа ах гэж айгүй мундаг ах гэж. Тэгээ тэр хоёрын ингээд хүмүүстэй харилцаж байгаа харилцаа тэгэл өөртөө баристагаа хийж яхих ингээ хогоо шүүрдэж яхих өөртөө захирлан те. Тэгээд тэр кофе шопт маш олон хүмүүс ордог. Яагаад гэвэл тэр хоёр хүнтэй орж ирсэн хүн болгонтой юм ярьж суун, сонсон. Энэ бол кофе шопын үнэхээр том маркетинг юм билэ. Тэнгүүд нөгөө гол нь кофе уухтаа биш. Тэр хоёр хүнийг харж, тэр хоёр хүнтэй мэдлэх гэж, тэр хоёр хүнээс юм сонсох гэж, тэр хоёр хүнд юм ярих гэж те. Ингэж хүмүүс айгүйх ингэж яадаг ш. Тэгээ тэр хоёр ингээс үлд ингээ байхгүй болсон ч хүмүүс хүртэл ингэж тоглоом хийжсэн байхгүй. Та хоёр ингээ ядаж өөрсдийнхөө ингээ балкад ихтэй. Үлдээчихгүй яасан. Ингээ энэ чинь ингээ тавьчаачтай гэж хүмүүс ер нь тоглодог байсан байхгүй. Тэгэхээр нөгөө хүнтэй харилцдаг байгууллагуудын хамгийн чухал маркетинг бол тэр дотор ажиллаж байгаа хүмүүсийн яг шударга үнэнчтэй яг бусдыг сонсдог. Одоо ялангуяа EPM бол бид нар бол би ингэж төвлөрье гэж боддог ш. Бид гурав ярих биш. Бид нэр сонсогчтой айгууг сонсдог баймаар байна те. Ер нь тэрлүүл чиглээд байгаа ш та маань сонсогчтой өөртөө залахгүй л болохоос тийм ээ. Ой, радиогийн рекламыг би ингэж хийгээд байна ш. Микрофоноор биш долгионоор тантай ярина. Тэр шалбар микрофоны ард биш микрофоны урд тэр гэж худлаа маркетинг явуулдаг. Энэ Nokia энэ хүний аваар. Харин хүний аваар битээр ажиллаа юмэр ах. Маркетинг дээр үнэн байх гэдэг чинь ер нь их чухал. Ямар нэгэн байдлаар нөгөө хүн дээр ч гэсэндээ бид нар ярьжсэн шүү дээ. Ингээ баг зүгээд ямар нэгэн хин нэгэн хүнд таалагдах гэж хичээгээд ах юм бол
төд удалгүй ядарнаа, зүхэрнөө, аргаа барнаа, дуртай байсан зүйлдээ ч хүртэл дургу олно гэж хэлсэн. Тэгвэл маркетинг ч гэсэндээ яг тийм байдаг байхгүй юу? Маркетингийн хувьд бол яг үнэн байхгүй бол тэр яг нэг худлаад хүмүүс таалагдах гээл дүр эсгээл ингэж явж байгаа тэр маркетинг чинь өөрөөр үнийн санал мал явуулаад эхлүүл тэгэл асуудалтай шүү дээ. А тэнгуут тэгээ дээрэс нь маркетингийн одоо алба ч юм уу маркетингийн хариуцсан нэг хүн байгаад байгаа шүү дээ, тий. Тэр хүн чинь ганцаар ажил хийдэг юм байлээ. Одоо жишээлбэл тухайн байгууллага тэр чигээрээ за сонсож байгаа. Нойкан салгаад байна. За. Хаваа. Хөөй. Эркэг авах гэж ирвэ. Намайг санаад идэх юм шүү. Харин тийш дээ. За. Сая эркэт. Тойроо танах сонь сайхан юу вэ? Танах энэ зүүн гэдэг хувийн юм яриана байхгүй. Хостой ярьчих яаж ийна. Яг нөгөө үйлчлүүлэхэд яалтчгүй бас юм гаднах байдал, хүнтэй харьцаж байгаа хандлага айгүй чухал санагдаад байдаг шүү дээ. Тэгээ жишээлбэл ингээд би нөгөө өмнө нь ярьж илээ байла. Дэлгүүр ороход одоо гадаадд бол үйлчлэгээ гэдэг бол 100% бүр үнэхээр үйлчлэгээ үзүүлж чаддаг юм байна гэдэг хүмүүс шүтээд байдаг шүү дээ. Тэр шиг зарим монголчууд бол зарим одоо яг хувийн гарцсан байгаа эсвэл захирал нь өөрөө ажиллаж байгаа ч гэдэг юм уу. Тийм дэлгүүрүүдээр эсвэл үйлчлэгээ авч байгаа спагаар орохоор бүр амар гоё харилцдаг. Тэгэхээр баг үйлчлүүлмээргүй байсан ч за ямар нэг юм авъя гэмээр санагдаад тийм яг тэгдэг шүү. Тэрний хандж байгаа хандлага нь яана энэний ард заавал нэг юм авч туслах ёстой шүү гэдэг юм нэг тийм сэтгэл төрүүлтэл бүр юм гоё ханддаг. Тэгэхээр аль ч үйлчлэгээний байгууллага тийм байгаасаа гэж хүсдэг. Би ч өөрөө яг бас адилхан манай эмнэлгийн хувьд бүгд хүн тэгдэг байхгүй асрагч. Юу хин нь ямар ажилтны юм бэ гэмээр бүгдээрээ л яриад суугаад байдаг. За орж ирсэн хүнийг бүр ингээ айцсан төгссөн орж ирсэн багт бүр тайвширсан инээцээ унтмаар анаа гэж гаргадаг байхгүй. Тэгэхээр яг хүн болгоо ингээл аюу хөөрхөн нөгөө ярих хэрэгцээгээ бид нар хангаагүй байдаг учраас түрүүний нөгөө тип бүгд Америкт гэдэг шүү дээ. Тип авахын тулд гэдэг байгаатай адилхан нөгөө хүмүүс ч гэсэн ядгаагүй л бас адилхан ярих хэрэгцээ нь байгаа учраас нэгдүгээр типээ аваад баярлна, кафе авна, хоёрдугаар бас яриад тэр дундаас ч бас өөрийнхөө ажлыг тийм нөгөө албатай юм шиг биш юм гоё болгож стрессгүй ажиллаж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрнээсээ кафег бас аль аль талдаа л мэдрээл нөгөө хүндээч үйлчлүүлж байгаа хүндээч орлого оруулчин ажиллаж байгаа хүндээч стрессгүй гэдэг юм уу. Тэгээд бид нар нөгөө ажлыг ийм албатай юм шигээр биш хэцүү байсан ч тэрийгээ аль болох гоё талаас нь за яавал би өөрөө өнөөдөр сайхан стрессгүй байчих юм гэдэг талаас нь хараад ажиллах юм бол арай л стресс багасаад идэх юм шиг санагддаг ш. Тэгэхгүй бол тэртээ тэрнгүү стрессээ тооцоолол манай Монгол сүрж ийн манай цалин хүрхгүй байна гэж бодоод байх юм бол тэр өөр айгүй асуудалтай болчихсон. Жишээлх юм бол бүхэнд л адилхан асуудал тий. Тийм. Хүн болгонд байнга юм байна. Тэгээд өглөө нөгөө төгжрлийг хүртэл би ингэж жишээлх юм бол миний ингээ боломж гэж хардаг байхгүй юу. Хүмүүс болохоор ингээл уурлал баг би одоо UB cab дуудахад төгжрөх юм бол тэр хүнд ашигтай шүү дээ. Тэгэхэд нөгөө хөөрхөн амтнд тэр жолооч маань миний өмнөөс уурлаад байдаг байхгүй яана төгжрчлээ гэж мэгэж би болохоор амар тайвшгүй ашиггүйгээл дуу муу харсан шиг нөгөө ажил гэрэл дуу сонсдог шөөхгүй тий. Хардгүй магамаа. Нөгөө төгжирж байгаа тэр байдал нь өөрөө гадаа орчингоо ингээл хараад хүмүүс явж байгааг харах тэр боломж. За эсвэл нөхөртөөгөө хамт явж байх юм бол нөхөртөөгөө хойлохна байх боломж гэдэг ч юм уу тий. За эсвэл яг унтах боломж ч гэдэг юм уу яг ингээд ашиг өөртөө тухайн үед ямар баймаар байна тэр боломжоо ашиглаждаг гэсэн үг. Тэгэхээр ерөөсө төгжирж байгаа нь мэдэгдэхгүй нэг мэтгэл гэртээ ирсэн байдаг байна. Тэгэхээр яг энэ мэтчлэн бид нар бүгдээрээ стрессийг даван туулахын тулд аль болох өөртөө тэгвэл өнөөдөр яаж гоё байх вэ гэдэг талаас нь харах юм бол хин хинтэй лай болохгүй гай болохгүй тэгээд явчих юм байх ажлыг 100% сайн чанартай хийх баха гэж бодлоо. За баярлалаа Ноёко. За баярлалаа. Тойрын Ноёкогийн юунаас ингээ юм мэдэрсэн үү? Зур богинохоо хэлэхэд юу гэхээр одоо Ноёко ингээ маркетингийн нэг нууц зохгүй. Кино олдорд байгаа л гэж бодоод байгаа. Одоо ингээд бусдыг магтчих штэ. Өөрийгөө биш. Бусад хүмүүс тийм байгаасаа гэж хүсдэг, юм байгаасаа гэж тэгдэг гэдэг. Энэс ингээд яриан бусдыг магтж байгаа юм нэг гоё юм шинж хараад хөндлөнгөө сонсонгууд энэ хүн бас өөрөө энийг бас баримталдаг бах та гэж бодсон юм нэг маркетингийн таталт сорон зогоо байхгүй. За тий. Амар зөв маркетинг. Би бүр намайг аваа явах гэж байгаа юм болов уу гэж бодлоо сая. За залгаад ороод иргэн. Гэтэ яг
Яг нь бид нэр хүнтэй харилцах тухай маркетинг яриад байгаа болохоос энэ шууд гар дээрээс шууд худалдаа хийдэг тийм бас хүмүүст яг хандаж нэг би хамгийн гайхалтай сурсан юм богинохын хэлэхэд энэ ингэдэг юм байлээ. Хүн шууд үнийн асуучаа явдаг гэж өмнө хэлжтэй. Үнийн асуучаа л яваад өгдөг. Энэ хэдий үнийн шууд хариулах нь өөрөө буруу гэдэг юм биш өөрөө юм зардаг хүмүүс. Үнийн байж та эхлээд үр шимийн сонсчих гээд үр шимийн заавал төлөхөө тэнгүүд үн нэрөөсөө хамаагүй болчихдөг юм байлээ. Би өөрөө яг өөрийн биеэр үзсэн бодлоон дээр юм зарж үтсэн учраас хүмүүс ирээл шууд үн асуугаад байдаг те. Энэ үдий гэх тэнгүүд нь тэрийг яах хэсгүй юм биш хэлэх хэсгүй юм биш. Гой зөвлөгөө. За ингээд мэтлээ. За ингээд өнөөдрийн сэдв бол та байгууллагынхаа маркетинг байсан бол гэдэг. Тэгсэн чинь манайх ихэнх нь өөрсдөө маркетингууд юм байна угаасаа. Гүг өөрсдөө маркетингууд биш. Одоо жишээлх юм бол энэ чинь өөр удирдлагын төвчний ажилтан ч гэсэндээ байгаа байхгүй юу? Маркетинг гэдэг нь зөвхөн маркетинг хийж байгаа хүний ажил биш гэсэн үг юм. Тухайн байгууллагын тэр чигээр авахгүй юу? Тийм, үүднээс нь орж ирээд авахгуулаад одоо нөгөө үйлчлэгч нь хүртэл тухайн байгууллагын маркетинг болчихж байгаа гэсэн үг байна. Тийм учраас та энэ байгууллагт ажиллаж байгаа тухайн байгууллагын 2 дахь гэрийнх нь нүүр царай болж байгаа гэдгээ ойлгоод мэдээж ажилдаа чин сэтгэлээсээ хандаасаа гэж бас хүсэж байна. Тэгээ байгууллага бүрийн маркетинг нь үр өгөөж өгөх болохгүй гэдэг сайхан өрөөлөөр өнөөдрийн 2 дахь гэрээ жаргаж байна. Тийм ээ. Одоо харин зүрхэн давалгаагаа явуулцгаая. Тоё ягч та шүү. Ном магтсан коммент ичгээр. Үгүй үнэн үгээр бас ингээ магтчих хэрэгтэй байхгүй. Энэ өөрөө маркетинг болж байна Тоё ягч. Тоё ягч ямар мундаг хүн бэ гэж би шүү бодол мэдрэмж төрж байгаа байхгүй. Йоо. За ингээ зүрхэн давалгаагаа явуулц. Ой, Тоё ягч минийх шүү. Тэ маяглаад гараа. Ямар хэцүү бэ? Яасан муха булаад юм бэ? Хойнд өөрт нь сонголтын өгөх хэрэгтэй. Би одоо авд юм уу яа? Чи чинь одоо удахгүй яваад өгнө үстэй. Тэгэхээр чин Тоёгч хэцүү шүү дээ. Ой, зуны амралтаар явчихсан гэдэг байхгүй болсон байх үү? Зуны амралт биш ээ. Зуны амралт одоо Nokia жамаг аваа. Хэмсэл. Nokia айгу шуурхай гэдэг байгаа. Имчдүүлж ирээд би бүр гоё болоод ирэх. Тэгээ гоё болоод зөв юм ярьдаг болоод. Nokia жамаг эпирээр яагаад байлаг өшөг аваад. За дараагийн болоо эхлэхээс өмнө зүрхэн давалгаа явж байгаа хооронд нь гяс ирсэн комментуудыг та бүхэнд хүргэе. Ийм юм чигээр аргагүй юм а гэлөө. Борлуулалтын ажилтны харилцааны ур чадвар нэмэгдснээр орлого 20% нэмэгдүүлгээ. Ур чадвартай хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр ашигтай байдаг гэж шүү. За тэгээд цаашгаа дээшгээ над харагдах болчлоо. Зүрх. За ингээд зүрхэн давалгаа хийж байгаа. Хааны ундрах юм оо гэж худлаа ирсэн байна. Худлаа ирсэн байна. Худлаа ярина гэдэг чинь маркетингийн маш бүдүүлэг арга гэж дөнгөж сайхан яриад. Тоёгч бол асар үнэн ч юм баггүй. Энэ дээр бол одоо халтарчлаа. Айгу буруу Яалаа байлаа. шүү тий. За Эрка ёстой хөөрхөн болно гэдэг. Хөөрхөн болно. Эрка минийх шиг үнэ Nokia намайг авч явах гэж. Тийм авч энэ үнийг эмчлүүлээрэ. Тэгээд тэр энэ үнээс нь араа өөр юм хүн болгоо ирэхгүй. Би бол чамд бол хамгийн гоё үйлчлүүлэгч байхгүй юу? Чи ингээд намайг ингээд өмнө нь дараа нь гэдэг ийм хоёр хүнийг харьцуулаад хүмүүст. Nokia энийг одоо Эрка очоо эмчлүүлээд ирсэн чи тэ. Яг ирээд эмчлүүлснийхаа дараа ингээ эфир дээр ирсэн чи ингээд үл яах вэ? Айгу тайвширсан. Nokia ингэ штэ. Nokia Эрка энэ угаасаа манай эмчилгээний нэг арга гэ тэ. Ийм хулсан дашуураар шахгуурдаж маггуурдаж амар юм бэ. Нэмж худлаа шийдэж магаддаг. За ингээд хавтаа хулсан ташуурлоо шилжихээсээ өмнө дараагийн болон руугаа шилжих бэлдэн болсон байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Бид үргэлжилсээр байна. Тийм ээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Йоо тэр ирсэн санаас гарахгүй ш. Санаас гарах байгаа тий. Йоо. Яаж яхад хідүүлээ чинь бүр баг бүжгээ бэлдсэн юм шиг тэр сүүлийн хөлгөө мөлгөнд хийсэн. Энэ мэнэ. За тэгээд байх юм байлаа угаасаа. За дахиад сайн байцгаана уу Гэр бүлийн радио Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн 2 дахь болон өнөөдөр бид нар бас ингээд шин зүйл туршиж үзэж байгаа маа манайхаа. Юу гэхээр энэ болонгийн нэр нь үндэсрүүн гэдэг нэртэй болон. За бид нар ер нь бол аливаа ингээд мэдээж асуудал тэрийг шийдэх шийдлүүдийн тухай ярьдаг. Гэхдээ тэр асуудлыг шийдэхийн тулд бид нар үндсийг нь тийм ээ олж тогтоох нь хамгийн чухал байдаг.
Хэрвээ зэрлэг өвс ургацсан байлаа гэж үнцээр нь бид нэр сугалж авахгүй бол тэр бүр бүсэн байхгүй болдгоотой адилхан те. Тэгэхээр бид нэр өнөөдрийн болон бол үндэсрүүн гэж байгаа. Аливаа нэгэн гой сэдв яригдана. Тэрний хамгийн үндсэн шалтгаанууд нь яг юу юм бэ? Тэрийг яаж өөрчлөх үү гэж хамтдаа яг ингэж ярилцахад бэлэн үү манайхаа? Ерөөс эхлээд үр жимсний одоо нэг мөсөн уулын 20% нь илүү байдаг. Үлдсэн 80% далд байдаг гэдэг байгаа шүү дээ. Эхлээд бидэнд харагдаж байгаа шинж тэмдгүүдийн бүгдээр нэрлэнэ. Тэгээд дараа нь бүгдээр үндсэн нь юу байж болох вэ гэдээ ярилцсан. За тэгээд 3 дахь буюу хамгийн сүүлд нь бүгдөө яг энэ болонгаа дуусгахдаа ер нь шийдэл нь юу байж болох юм бэ гэдэг тухай хайлт ярилцаад дуусаа. Хамтдаа бид 3 зөвхөн энэ болонг нээж байгаа юм биш. Эрхэм сонсогчд бүгдээрээ хамтдаа нийлээд энэ болонг нээцгээе тийм ээ. Энэ болонгийн ураагч гэсэн та бүхэн бас те гоё ингээм хамтдаа зохиож болно шүү дээ. Яг зөвхөн энэ болонгийн тийм ээ. Мөсөн уул гэдэг ч юм уу те. Мөсөн уулыг үндснээс 86 1045 9986 1045 гэсэн утсаар та бүхэн холбогдоод бидэнтэй санал бодлоо хуваалцах боломжтой. 3W1045 вебсайтаар бөмбөрцгөө өнцөг болон бүрээ сонсоорой. Мэдээж 84.5 104.5 долгион дээр та сонсож байгаа бол зөв байна. Шууд залгаад орж ирэх боломжтой. Дүрстэйгээр үзхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд Facebook дээр хайгаарай. Бас биднийг дагаарай. Ингээд өнөөдрийн Нойко залгаад энэ сэдв өгөөг байхад залгаж болохгүй Нойко. залгсан юм уу? Сэдв Нойко гүчирдэж байгаа. За тэгэхээр өнөөдрийн үндэсрүү Нойко өөрөө гайханаас. Яг үндэсрүү гэж байгаа энэ цоошин болонг хамтдаа бүтээгээд байгаа шүү дээ. Энэ болонгийн хамгийн эхний сэдвийг манай Заяа минь тавьж өгөөч. Эрхэмсэг хөтлөгч Заяа. Яас би сэдвийг хэлэхэд сүүлийн 5 минут боллоо. Харин тийм ээ. Бараг намаа ингээд дамжуулсан сэдв хэлээч гоё. Гоё өнөөдрийнхөө сэдвийг гоё танилцуулаа. За тэгэхээр хүмүүст өнөөдрийн яг бидний ярилцсан. Ямар эцэг. Найко экога хараа. За ой цэгийн хөөе. Сэдвийг сонсч тий. Тийм сэдв болохоор юу яаж ийна? Өнөөдрийн сэдв болохоор ядуурл гэдэг сэдвийн талаар ярилцах гэж байгаа. Тэгэхээр ядуурл байхын тулд ядуурл яагаад байгаад байгаа юм болоо? Үндсэн шалтгаан нь юу? Ядуурл гарч ирээд байгаа юм болоо гэдгийг эхлээд хэдүүлээ тал талаас нь яриа тий. Тэгээд дараа нь үндэс рүү орцгоё. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол ядуурл. За манай зарим сонсогчдол өө хальт сонссонгүй ямар болон гинэ гэж байгаа. Бүгдээрээ хамтдаа бид гурав биш. Та бүхэнтэйгээ хамтдаа нийлээд нэг цоошин болонг бүтээ гэж бодсон. Энэ болонгод үндэсрүүн гэдэг нэртэй. Аливаа асуудлыг бид нэр шийдэхийн тулд хамтдаагаа ярилццгаадаг сайн сайгийг бүтээхийн тулд тийм ээ. Тэгвэл яг үндсэн шалтгаан нь юу юм бэ? Тэ яг зэрлэг өвсийг үнцээр нь дасдаггүй бол болдгоотой адилхан. Яг зөвхөн аливаа сэдв болгоны үндэсрүүн бүгдээр орцгоно л гэсэн. За сонсогчтой холбогдъё. Байна уу өглөөний минь. Өглөөний минь. Зөөний сайхан амарсан уу? Сайхан амар уу? Сайхан уу? Зүүдлв үү? Зүүдлв үү орчин? Йоо. Тэр үл зүүдэнд орохоор байсан шүү. Тэр гоё юм тий. Заяа бүр харагдаад байгаа юм дэнд. Заяа бүр яа. За маялаад байгаарай та 3. За ингээд өнөөдрийн сэдв болвол ядуурл гэдэг сэдвээр ярилцах чинь. Ер нь ядуурл үүсэх шалтгаанууд нь одоо юу болоод байгаа юм болоо? Юунаас болоод ядуурл гэдэг нэр томьёо гарч ирээд байгаа юм болоо? Юу гэж бодож байна? Ядуурл гэхээр заах нөгөө улс төртэй болох юм бол яг улс төрчд маань нэг арай өөр нэг одоо нөгөө эдэж явах ч гэдэг юм одоо юу гэдэг тэр улаал өөр арай бага байсан бол яг ядуурл нь арай л жоохон л гайгүй байх. Хүнээс нь болол. Тий, хүнээс нь одоо мэдээж улс төрийн айл болон мэдээж талхтаараа төмс ногоог нь аваад өгөхгүй л ойлгомжтой. Тэгэхээр жоохон л өөр болов. Нэг тийм нөлөөтэй биш. Тийм. Тий, нэг амар их тул нөлөөтэй бол биш байх л гэж би л боддог. Зүгээр яг болохгүй нөгөө юм болгоныг нөгөө бусдаас өө хайдаг штэ. Тий. Тэр шиг л болохгүй байх, бүтэхгүй байх. Одоо би хоосон хонжин тэгэл гоцраал байвал тэгэл байгаад байна штэ. Тэгэл тэнчинэл. Тэгэж өөрийгөө тархиндаа тэр кодлоод төгч чинь тэрнээс болж ийн бүтж ийн би сайхан амьдарч ийн болж инээс илүү сайхан амьдрал гэж юу байдгийг ингээд олон мэдээж хүн амьдралаа мэдээж дээшлүүлнэ л гэж зорж л амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг тэнцэнэ гасчаал да энэ амьдрал маань хангалттай гэдэг тэгэл яг болчлоо л даа гэлээ. Тэрс болж ийн бүтж ийн инээс илүү болгоно гэдэг тэгэл болно шүү дээ. Зөв. Яг нөгөө
улс төрчд маань жоохон арай өөр байвал нөгөө инфляцийн уналт үнийн ханш манш нэг нөлөөлөд тэрэнд л нөлөөлж бидний амьдрал жоохон л нэг ганц төвшин л нэг дээр байвал байна л бах гэж боддог. Ааха. За баярлалаа. За та гурав амжилттай өнөөдөр ажиллана. Баярлалаа. Ёо. Зүүдэнд бүр ороосаа. Өнөө ороо дахиад зүүдлээсээ за яг. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Ой манай дуу ард яваад. Яа ичээд байна одоо болоо. Яа, энэ гоё шүү. Та нар миний нүүр улааж байгааг харж байна уу? Яа. За. За сэдврүүгээ үргэлжлүүлье. Комментууд бол ирсэн байна. За комментуудыг бол хүргэе. Сэтгэлийн ядуурлаас гарья гэсэн байна. За тэгээд баяр жаргал орж ирж байна. Сэтгэлийн баян хүн байдаг да нэг тийм болондоо бүтэндээ амар амгалангийн туйл тийм хүмүүстэй хамт байхад цаанаасаа сэтгэлийн ургац зарвин баян амар амгалан болдогоо гэсэн байх шүү. Яг туягшул зөвлөж байгаа байхгүй. Баян ядуу гэдэг хүмүүсийн тодорхойлт нь ямар байх хэвээр бай те. Яг мөнгөгүй төгрөггүй байх юм бол энийг бас зөвхөн ядуу гэхөө. Тийм шүү дээ. Гэдэг юмнуудын талаар айгүй гүнзгий энэ бол айгүй том юм ярьж философик юм ярьж шүү. Манай туягч те. Миний туягч бол их философик юм ярьж шүү. За манай сайхнаа битсэн байна. Тэгвэл заяагийн сайхнаа уусан нь боловсрал гэсэн байна. Заяагийн боловсрал гэж байна. Тэгээ Эркагийн баяр жаргал бичиж байна. Эрка ахыг харж өнгөт орчлон гэхлүүлэх гэж л орж ирж байна да гинэ. Ой, очроо. Чамд одоогор ийм сонсогч байна уу? Өглөөгүй зураг нь айгүй жижиг хараад байна. Эрэгтэй өнөө эмэгтэй өнөө. Эрэгтэй хүн байгаа шүү. За. Манай сайхнаас ингэж хэлж штэ. Уг үндэс нь боловсрал гэж байна. Тэр чинь Гоо тий. Манай биш, манай ахгүй. Заяагийн сайхнаа. Энэ айгүй бас гоё агуулга. Энийг цаашаа бүр өргөжлүүлж болохын уг нь бол одоо ер нь яг ядуурл гэдэг чинь нөгөө боловсралтай байгаа учраас улс өөрөө ядуу байгаад байгаа байхгүй. А гэтэл бид нэр боловсрал үнэхээр би зүгээр айгүй хатуу байлээ. Боловсрал үнэхээр ядуу байгаа учраас улс өөрөө ядуу байгаад байна. Тэгэхээр уг үндэс бол боловсрал руу бид нэр илүү их одоо баян боловсралыг баян болгох хэрэгтэй байхгүй. Хүмүүсийн те хүчээ хайх хэрэгтэй. Зүгээр ингээд авчих хэлж байна. Боловсралд хөрөнгө ингэдэг гэсэн нэрэ. Бизнес нэг юм хөрөнгө оруулахаар ингээд нугарж олдог гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг боловсралд хөрөнгө оруулсан оруулалт 20-30 дахин өсдөг гинэ. Нэг бидэрт ингээд шууд ингээд хэмжихэд айгүй хэцүү ч гэсэн ингээд одоо би хүүгийнхаа боловсралд ингээд хөрөнгө оруулаад байх тусам ирээдүйд энэ хүүхдийн одоо Монгол улсад хэрэгтэй байх одоо юу н улам өсч идэг гэдэг утгаараа тийм юм байлээ. Бүр маш их одоо ашигтай гэж л. Шууд утгаар нэг бид хоёрт яг юм үнц яг өөрийнхөө ойлгож байгаагаар үнцээ хэлэх үү. Яг ядуурлын. За мэдээж одоо ингээ та нарын гүйлгээ нэг 4 5 хүн. За энэ хамгийн одоо ингээ ядуу байгааг нь мэдээж шалтгаан бол нэгдүгürt буруу тогтолцоо байгаад байгаа байхгүй юу? Тэгш бас байдал те. Тэгш гараанаас хүмүүс эхлэхгүй байна. Янз янзын байдлаар хүнд хандж байна, хууль үйлчилж байна. Ер нь буруу тогтолцоо болж байгаа. За тэгэнгүүт буруу тогтолцоо юунаас болоод байгаа вэ гэхээр хүмүүст энэ дэлхийгээ бие биенээ хайрлая гэсэн хайрын хандлага байхгүй байгаад байна. За хайрын хандлага байхгүй байгаад байна гэдэг нь өөрөө шудраг ус мөн чанартай байгаад байна. За шудраг ус мөн чанартай байна гэдэг нь өөрөөсөө их бардан байгаад байна гэсэн үг. Би энэ дэлхийн эзэн мэдтэй бардан байгаад байна. Хин нэгэн дээр нь байхгүй мэд, хин нэгнэр би дараа нь шүүгдэхгүй мэд. Ийм одоо нэг үүлийн үрг байхгүй мэд ч юм уу те. Ийм нөгөө бардан би л өөрийнхөө амьдралын эзэн. Чи бол бүр хүний мэс чанартай холбоо. Бүр мэс чанар руу нь явж байгаа байхгүй. За. Тэгээ энээс болж л ер нь ядуурл доошоо би болж байгаа. Тэгээд тэндээс шудраг бус байдал тэгээд хайр байхгүй, буруу тогтолцоо. Тэгээ байгальтгийг хамгаалахгүй ингээл ядуурлууд бий болж. Бүр үндсэн. Би бол бүр 80-гийн хэлснээс бас нэг иш татмаар. 80 болохоор ингээд байгаа байхгүй. Улс төрийн одоо энэ шийдвэр, улс төрийн цэвэр байдал бол нөлөөлж л байгаа хэл та. Гэтэ маш бага байх гэж хэлсэн. Тэгэхээр би бас энэтэй санал нийлээд байгаа. Ингэдэг гинэ. Бүх эд баялагийг дэлхийн бүх эд баялагийг бүх хүн төрлөختөнд хувааж өгөх юм бол манай дэлхий айгүй тийм баян байна гинэ. Хүн болгон баян мөнгөтэй болох боломжтой гэж байна. А гэхдээ сарын дараа, 2 сарын дараа, 3 сарын дараа
харахад яг бүгд байрандаа буцаад очино гэж байгаа байхгүй. Энэ тэгэхээр хараа мөнгөтэй байх, мөнгөгүй байх асуудал ерөөсөө биш. Нөгөө нэг сэтгэлгээний асуудал гэдэг байгаа байхгүй. Одоо энэ ч бас нэг хэд хэдэн комент байна. Одоо энэ хараа үндсэн гэрийн хүмүүжил гэж байна. Гэрийн хүмүүжил гэдгийг туяагч бичсэн байна. Даваа сөрөн баярагч маань ядуурлын үндсэн залах хуурал гэсэн байна. Энэ хараа мөнгөтэй болохыг хүсдэг ч гэсэн ажил хийх хүсдэггүй ч байж байгаа тий. Тэгэхээр яах вэ? Одоо яг над дээр чи юм байхгүй ядуурл гэдгийг тодорхойлол хоёр тусдаа ойлголт болчихж байгаа. Сэтгэлгээ болон тий. Одоо миний саний ярьсан үндсэн шалтгаан бол пицк ядуурл гэдэг байгаа байхгүй. Миний хөглөө яг бодит нүдэнд харагдж байгаа хөрөнгө мөнгөгүй тий. Хоол ундгүй байгаа. Энэ пицк ядуурлын тухай яриад байгаа. Энийн шалтгаан бол мэдээж тогтолцоо. Тогтолцооны шудраг бус байдаг. Шудраг бус зүйл хийгээд айхгүй бардамнаад байна л гэсэн үг цаана. За сонсогчдоо холбогдъё байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За хинтээ холбогдсон бэ танилцъя. Наяа нөө. Оо за. Яг биднийг саагж яхад ороод ирсэн үү? Наад яг тавиал сонсоод ядууртай холбоотой юм яриад шүү. За таны бодлоо. Үндс нь юу вэ? За танаа ярьсан бүх шалтгаанууд бүгд үнэн угаасаа л тэгэл бодсон сэтгэлгээ залхууруул гэл ингээд. Яг зүгээр манай орны хувьд болвол юу яа хоёлаа эхлээд ярихаас өмнө цаатлыг хөгжмөө багсгач идэх үү? Яриан цороотой. Бүр унтраачихгүй тий. Чия бодчихно. Болцоо. Доолоостой гоё. Манай орны хувьд бол ерөнхийдөө тэр юу вэ? Нийгмийн зорилго гэдэг нэг юм байна шүү дээ. Ардчилсан гэдэг чинь нэг талаасаа бол бас ой чимшиг боловч нөгөө талаасаа тэр хүн болгоно нийгмийн зорилгоор одоо хуучин бол одоо намайг жоохон байхад одоо би ч бас тийм өгшинч хүмүүс хэлдэг. 10 жилийн жоохон хүмүүсийг хүрт бүр нэг багаас нэг суур хүмүүжил нэг ясвартхоо нэг үндсэн нэг юм сэтгэлгээний хэв шинж суудна гэдэг тийм ээ. Энэ үеэс нь одоо юу гэх юм нэг нийтийн төлөө, нийт нэгийн төлөөч гэдэг юм уу тийм нийтийн хүчийг ашигласан тийм нэгдмэл байдлаар хөгжих зүйтэй гэсэн тийм сэтгэлгээг ингээд их баггүй тэгээд доргоо суулгаж ирсэн байна. Тэгэнгүүт одоо бодоод сүүл рүүгээ нөгөө захиалч юм бол анхаарахтаа нэг чадж байгаа дарга байхгүй гэдсэн өвчин татаад хэрэгтэй гэдэг санаа үгээр эхлээд ингээд явцсан. Тэгээ нөгөө хов бодоод өөрөөсөө чадвараар явах гэхээр яг хов хүн мундаг болж болно да. Гэхдээ хэзээ ч нийтийн хүчийг одоо дийлэхэр хэмжээнд байж чадахгүй л дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр зэрэг минийхэр бол минийхэр жоо ер нь манай яг Монголын бодтой байдал бол нэг их баялагтай, нэг их гадар нутагтай нэг хэдэн юм үзэж дэлхийн нийтийн хөгжлөөс хосорчихсан нэг тийм юм үзэж амжаагүй хэсэг нөхдүүд. Яг одоо нөгөө нэг газар нутаг баялаг хоёр юм ашиглалгүйгээр дан ганц хөдөлмөр мал зал гэсэн нэг ойр зурхан юмараа ингээд хөгжих шинжиндээ ороод эхэлж байсан байгаа юм. Тухайн үед. Тэгэнгүүт нөгөө нэг гаднаас нөгөө олон жилээр төлөвлөчихсөн одоо энэ гадны гэдэг хамнах хятад тэмдэг нь хаанх нь хамаахгүй гадны нөхдүүд энэ их баялагийг нь эзэмшиж газрыг нь эзэмшиж нөгөө нэг мангардуу юм үзээгүй гүйцэд юм суугаагүй дөнгөж боожж амжаагүй байгаа нөхдүүдийг нь тэнэгтүүлж байгаа тооронд нь тэнэгтүүлж өөрсдийнх нь нэмийг өөрсдөр нь уструулаад тэгээд нөгөө газар баялаг хоёрыгоо зархаас өөрөөр амьдрах тийм боломж нөхцөлийг нь ерөөсө бүрдүүлэхгүйгээр ийм шахаанд оролцож байгаа. Нэг бол газраа нэг бол баялагаа нэг бол энэ эдэн нөхдүүдийн суганы өсгий. Энгийн хэвийн ажил хийгээд одоо зарим нэг хэсэг бизнестэй яг өөр хүний хийсэн юм автозад амын намаа хийдэг тийм ээ. Энд чинь тэгээ хол явахгүй шүү дээ жижиг зах зээлтэй оронд бол. Тэгээд дэлхийдээ хайрцдаг дэлхийн үнэ жишгээ зардаг үйлдвэрлэлгүйгээр дэлхийн жишгийн цалин амьдралаа болж чанд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Энийг бол тэр том хайрцгаар нь харсан айхтар хүмүүс дунд нь бодлого явуулаад нийтийн нэг тийм нэгдмэл юм байхгүй нэг чинь тий. Нэгдмэл юм байхгүйгээс гадна хамгийн гол нь тийм юм байхгүй байлгах хэмжээнд тийм төрийн бодлого гэдэг юм байна. Хүний биеийг хэдийн тэнэгч юм мангарч бай толгойд өдөрдөж шүү дээ. Тэг нь яг үнэн шүү. Тэгэхээр тэр толгой чинь хаашин зүгэлүүлнэг тэр бие тийшэл явна шүү дээ. Тэгэхээр тэр нөхрийг нь бодлогогүй болгоод нэг юм барин 50 юм яриад өнөөдөр хүнтэй нэг юм яриад магаш нэг өөр нэг юм агаар юм яриад яваад тэр харуул байдаг шүү дээ. Тий. Яг тэрэн шиг төртөө болгочихдог. Тэгээд нөгөө нэг дээрэс нь нэг толгойтой биш буюу одоо нэг парламентын засгийг одоо нэг тодорхой тайлбарлаж хүн толгой сайн бие өдөрдөг тийм үү мэдрэлийн систем нь бие өдөрдөг. Тэгэнгүүт хит ардчлалч нь одоо манай дээр явуулсан буруу маягийн ардчлалсан болохоор ингээд бүх идэвхтэнгүүдэд нь хичээлээ олгоод бүгд өөрөөсөө шийдвэр гаргадаг болгоцсон гэсэн. Тэгэхээр одоо чинь нэгсэндээ бие засчаад ингээд
За би одоо ингээд биеэс чи бөхсөн авчингууд одоо баруун талын гарчин техник би одоо энэ нойлын цаас баримааргүй. Би хоолмол иддэг мэддэг тэгэл яах юм ингээд гой тайлбарлаж байгаад байна. Зөв. Арны тийш нэг тодорхой нэг тийш явахгүй байгаад байна гэсэн үг. Хөлөөрөө арчихгүй. Тий, тэгээд ийм байгаад байгаа юм чинь ойр зур одоо ингээд бидний ярьж байгаа яриа ингээд ер нь нийт ингээд нэг юм ийдгиймэр хоорондоо уралдаад тийм ээ нөгөө нэг эдгээр ивэ чим хэр эдгээр ивэ чим юм гэдэг чинь байхгүй болчихсон шүү дээ. Зүгээр эдгээр ивэ чим эдгээр харагдвал эрдэнтэй юм шиг бодгод дуурна гэдэг. Хааштай эрдэм мэдлэг боловсролтой хүн хэрэгцээтэй тийм ажлын байрч манайд алга ба шүү дээ. Тэгэхээр хоорондоо нэг юм өөрхөн эдгиймэр уралдсан юм хүмүүс болгож байгаа буюу ерөнхийдөө тэр ядуурлын үндсэн хайрцаг нь манусыг төрний хилдэг баялаг газар хоёроо бусдад ашиглуулах зүгээр замгүй болгож байна. Тэгээд энэ нь ядуу байлгаж иж манайсгаа өдөрдөж байна. Тэр зам руу аваач энийг эзэмшиж одоо манайс илчлээ штэ. Гадрынхаа хүн тэрийг бид нар мэдгээ боцглоо штэ. Газрын эзэн хэн бэ? Тэр газар дээр хэн эзэн байгаа тэр хуулийг баталж тухайн газар дээр байрлах гэдэг юм уу? Үйлдвэрч гэдэг юм улааж явуулаад тэрэнд хэн ажиллах? Ямар цалингаар ажиллах? Эсвэл ажиллахгүй байх гэдэг нь шийдэн буюу газрын эзэн бүхний эзэн болно гэдгийг манай ойлгохгүй л яваад штэ. Харин тийм баг шиг байна тий. Тий. За ястаа чухал юм ярьлаа шүү. Зөв. Маш их баярлалаа. Санд нийлж шүү. Баярлалаа. За баярлалаа. За комментууд бол араас цувсаар байна, үргэлжилсээр байна. За сонсъё. Биднээс ихтэй аав ээж суурийг тавина, бид үрстэй ханыг нь босголцноо. Хүн өөрөө буюу хүүхэд дээврээ тавина. Жишээгээр хэлэхэд бол ийм байна. Яг нөгөө уг үндэс буюу гэрээ хүмүүжүүлж хулаа гэдгийг харуулж байна. Бид өөрсдөө алхан бүртээ зөв байх ёстой гэсэн байна. Бэлэнчсэн сэтгэлгээтэй халамжийн орон болгосон нь хамгийн буруу юм аа гэж байна. Бас баяр жаргал ингэсэн байна. Дипломын боловсрол бол би өөрийнхөө сонсогчийг өөрөө л уушгасан. Дипломын боловсрол бол 40%, сэтгэлгээний боловсрол 60% гэж би боддог гинэ. Тэгэхээр нөгөө нэг боловсролтой санал нийлж байгаа. Гэхдээ яг зөвхөн дипломын боловсролоор хэмжвэл нөгөө ядуурлаас гарах арга бол биш гэж үзэх гээд байна л да. Би бас санал нийлж шүү. Дипломын боловсролоор бол яг хэмжин гэдэгтээ бол би бас хэмжиж болохгүй гэдэгтээ бол санал нийлж байна. Жохон драма байж магадгүй л дээ. Гэхдээ би бол бас нөгөө сэтгэлгээтэй холбоотой буюу тэр хүний айлын суурь хүмүүжлээс бас шалтгаалж байна гэж бодоод байгаа. Мэдээж яг нөгөө цаашлаад ядуу байх нь бол мэдээж дараагийн гадны хүчин зүйлс оролцоо тэр чухал байгаа л да. Гэхдээ сэтгэлгээгээрээ ядуу болчихсон хүн бол хизээч баян болсон ч ядуу хിവэрэл байх гэж бодож байна. Ер нь тэгдэг гэдэг ааш. Сэтгэлгээ нь л ядуу авил. Тэгээ би нэг зураг бэлдсэн л дээ. Тэр нь юу вэ гэхээр нөгөө хоёр хараад бас шууд таних хахаа гэж бодож байна. Манай энэ зургийг бол шууд хараагүй юм байж тээ. Хараад таньж гинөө. Ой, танилгүй бай тээ. Нөгөө юу лээ? Ямар ч ядуу хүнд одоо савнгийн мөнгө олддог гэдэг нэг тийм юу хэлсэн афоризм хэлсэн хүн шүү дээ. Энэ бол нөгөө танаад хоны нэвтрүүлгийн мэдээж маш олон дугаарууд байгаа. Алтан төрөө сэтгүүлч хийсэн. Нэлээд том болсон байгаа. Нэлээд олон дугаарууд байгаа. Түүний бас ер нь нэлээд дээгүүр орох дугааруудын нэг бол энэ тунгалаг бүсгүүдээр хийсэн. Хамгийн бэст нөх шүү. Танаад хоны нэвтрүүлгийн дугаар байдаг. Тэгээд энэ бүсгүй бол мэдээж нөгөө өрх толгойлсон эмэгтэй. Нөхрөөсөө салчихсан хоёр хүүхэдтэйгээ хамтдаа тэгэхдээ бас хүнд өвчтэйгөө тэмцэж явж байгаа ийм эмэгтэй гэрээр ордог штэ. Гэтэл нэг гаднаас нь харахад гэр нэг тийм нэг ноорхоо гэр байгаад байгаа байхгүй юу? Гэтэл дотор нь ороход бол цэнцээсэн сайхан гэр байдаг штэ. Яг үзээгүй. Гэтэ тийм гэсэн. Тийм мэдээж тэр дунд нь маш олон яриа гардаг ч гэсэндээ юу гэж хэлдэг вэ гэхээр ямар ч ядуу хүн цамгийн мөнгө олддог л байхгүй юу да. Цэвэрхэн байх хэрэгтэй гэдгийг түүгээр харуулж байгаа. Тэгээд өөрөө ямар нэгэн байдлаар хин нэгнээс тусламж гуйгаагүй. Өөрөө болгоноо, бүтээнэ, чадна гэж тэмцэж явж байгаад 26, 27хан наснда өнгөрсөн залуу юм уу тийм? Тийм, маш залуухан нар байхгүй юу? 26, 27хан наснда хоёр хүрээ орхиод ингээд яваад өгсөн эмэгтэй талаар санаандгүй байж байгаа ч тийм чинь. Гудамжаас энэ хүнийг гудамжаар ингэж явж байхад нь танаад хоньё гэдэг. Танаад хоньлоо гэсэн чинь нэлээ олон хүнээс сууж агаад ингээд энэ бүсгөө зөвшөөрөөд авчихсан. Манайх нэг очиод байхаар айл биш дээ гэж агаад дагуулад явдаг байхгүй юу? Юу ярьж байгаа юм бэ? Очиод байхаар айл биш гэдэг тийм айл байд юм уу гэж агаад дагаад явж байсан. Тэгээ үүний дараа бол мэдээж нөгөө нэг тусламж үзүүлэх арга хэмжээнүүд босон ч гэсэн өөрөө нэг ч удаа надад туслаач гэж юу болол тусламж гуйжаагүй. Тэгээ тэр хүн юу гэж хэлсэн бэхлээр сэтгэлгээгээрээ баян байх хэрэгтэй. Яг гоо амьдрал ядуу байж болно. Гэхдээ сэтгэлгээгээрээ баян байх юм бол миний үр хүүхэд баян байна. Тэгээд хамгийн гол нь өвдөж гинэ, шаналж гинэ, одоо өглөө гэж бодоход чинь хүн чинь ямар нэгэн шалтгаанаар өөх гээд штэ. Гэтэл надад шалтгаан байхгүй. Би амьдрмаар байна гэж хэлсэн байхгүй юу. Тэгэхээр энэ хүний сэтгэлгээ нь төдий чинээ
бүр маш асар их баян байсан. Өчнөө олон тэр бом хөрөнгөтэй хүний дэргэд асар их баян сэтгэлгээтэй хүн байсан учраас хэрвээ эрүүлсэн бол илүү олон зүйлийг үр хүүхэдтэйгээ хамтдаа бүтээх боломжтой байсан. Тэгэхээр драма ч юм уу романтик сонсогдож магадгүй. Гэхдээ миний бодлоор бол хүн сэтгэлгээгээрээ баян байх юм бол цаашлаад ямар ч амжилтанд хүрэх ирээдүй болол харагдаж байгаа л гэж боддог. Бид нөө баялагийг зөвхөн одоо тоолдгоор нь л хэмжээд ах шиг байна. Яг уу. Ядуурл гэдэг чинь өөрөө юм хоёр юм тусдаа хоёр ойлголт тахгүй. Хоёр юм яриад байна тий. Нэг нь физик ядуурл гэж хэлээд байгаа юм. Нүдэнд харагдах. Нөгөөх нь болонгууд сэтгэлийн ядуурл гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг нэг тайлбарлахдаа ер нь бол яг сэтгэлгээний ядуурлыг юунаас болж чинь, физик ядуурлыг юунаас болж чинь гэдэг талаас нь яг нөгөө өөрийнхөө өнцгөөсөө л нөгөө ядуурл дээр юу гэж бодож чинь. Очоод жишээлбэл физикийг ярьж байгаа бол би одоо бас сэтгэлгээг нь сая ингээд харьц дурдаад өнгөрч. Сэтгэлийн баян ядуу бас айгүй хамгийн чухалтай ер нь бол одоо ингээд мөнгөгүй мөртлөө айгүй баян байдаг тооцогдсон юм бүр юм эрдэмтдийн судлаа гаргаад ирсэн зүйлүүд ч гэсэн зөндөө байдаг аахгүй. Одоо жишээ нь ингээд мөнгөгүй жоо амьдрал нь боломжгүй ч гэсэн харилцааны асар том баялагтай. Хүнтэй харилцахдаа үнэхээр баян. Дотоод ирэх чөлөөтэй тий. Хоёрдугаарт гуравдугаарт ингээд ийм ханамж, сэтгэл ханамж гэдэг зүйл байгаа. Тэгээ өөрт нь байгаа зүйлүүд ханахааргүй зүйл ч гэсэн ханчиж байгаа. Сэтгэл ханамж өөдрөг байдаг. Гэтлэг цаанч тэр бом төрөхтэй мөртлөө тэрэндээ хангахгүй. Ийм ядуу хүмүүс бас байгаа. Ер нь хүн амьдралдаа нэг тийм хүнтэй таардаг авах гэж би боддоо шүү дээ. Хорлоо тоолсон баян гэдэг үг байдаг шүү дээ. Яг над руу хардаа. Тийш хараач. Тэ очроо. Тий, хорлоо тоолсон тий. Хорголын нөхөдөл тоолцсон тий. Надад нэг тэдэн хоргол байгаад би нэг тэр мөнгөний философи гэдэг нэг ном уншижсэн байхгүй. Тэгээ тэрэн дээр яг ингэдэг л юм байлээ л дээ нөгөө дандаа ухаантай эсвэл одоо дандаа мундагуд нь яг мөнгөтэй болдог бас биш гэдэг байгаа байхгүй. Яг эн чинь момент үүсдэг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр моментууд л үсээгүй хүмүүс байж болно шүү дээ. Үнэхэрийн яг потенциал нь байгаа. Үнэхэрийн одоо санаа нь байгаа мөртлөө ер нь ивэн болоогүй мөнгөтэй биш байгаа хүмүүс байж болно шүү дээ. Тэгэхээр би бол тэгж л боддог байхгүй. Өмнө нь би юу гэж боддог байсан бэ гэхээр жоохон мөнгөгүй ч юм уу те эсвэл өвдийн амьдрал нэг жоохон юм хэцүү юм одоо байгаа хүмүүсийг жоохон харьчаагүй унтар гэж би боддог байсан яг саяхны хүртэл. Тэгээ би ингээд бас нэг юм одоо 42 хүрч янз бүрийн хүнтэй уулзлаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс дотроос зүгтл ингээд миний нүдийг нээсэн хүмүүс байсан байхгүй. Байна. Тэгээд ингээд яг физик одоо манай очрог хэлж байгаа физик ядуурл харагдаж байгаа мөртлөө сэтгэлгээний хувьд ингээд бүр шал өөр төвшөнд байгаа хүнийг би харсан байхгүй. Тэгээд би бүр за миний бодож байгаа шиг юм байдаггүй юм байна да. Яг шийдэжсэн тухай үед. Зөв. Тэгэхээр одоо ингэж аахгүй. Одоо ингээд сэтгэлээрээ ингээд баян хүмүүс зөндөө байна. Физик ядуу байгаа мөртлөө тий. Тэг яалчгүй энэ нөгөө нийгмийн тогтолцоо цаанаа шудраг бас даруу тэр чинь өөрөө нөгөө нэг юм тэгш бус тийм ээ. Хоёр хүн зэрэг тэгш эхлэхийн нийгэм байхгүй байгаа даа шүү дээ. Тэр чинь өөрөө юм ядуурлыг яалчгүй бий болгоод байгаа. Гэтэ тэр ядуурл байгаа ч гэсэн хүн сэтгэлээрээ баян бас амьдраад байгаа хүмүүс маш олон байгаа байхгүй. Одоо сая чиний харуулдаг энэ чинь нөгөө ядуу одоо хэдий ядуу ч гэсэн байгаад нь шүү дээ тий. Хэдий ядуучсан савнгийн хүн олдно сэтгэл нь амар баян байгаа байхгүй. Одоо тэгээд за одоо 10 орчим минут үлдсэн байна. Одоо гарахаараа зам нь юу вэ? Тэгвэл одоо эндээс гарах боломж байгаа мó? За 9986 1045 9986 1045 дугаарт ядуурлаас гарах хамгийн ихний арга зам юу вэ? Одоо түрүүнд яг миний бодлоор бол боловсрал руу хандна гэсэн үг. Одоо нэг юм хамгийн их үүсвэр нь бардам зам болчихлоо шүү дээ. Миний нөгөө нэг үдчиж байгаа тий. Үндсэн шалтгаан бол одоо юм бардам зам болчиход байна. Тэрнээсээ болоод ингээд хинч намайг яаж чадахгүй учраас би хэнийг ч хайрлахгүй шудрагуу сандий. Тэгээ байгаль дэлхийдээс тэр хүмүүст ч тэр тэгш бус юм нийгмийн тогтолцоог бий болгоё гэдэг зүйлээр хинээс ч айхгүй байгаа учраас тэр хэд ингээд бардам байгаа учраас ийм зүйл бий болгоод байна. Тэгвэл энийг одоо тийшэнэ биш одоо модыг үндсээр нь гэдэг байгаа учраас хүүхдийн боловсрал одоо зарим хүмүүс хэлээд байна. Гэр бүлийн хүмүүжил өдр гэдэг байгаа тий. Яг тэр боловсрал руу нэг хүмүүс айгүй чухал юм хэлжсэн. Одоо бид нэр дээшээ гашгараа боломжгүй. Физик ядуурлыг өөрчлөх боломжгүй. Харин шинээр гарч байгаа хүүхдүүд рүү бид нэр сайн ажиллах хэрэгтэй. Алсыг харж юм нэг юм урт хугацааны байдлаар. Одоо шинэ ядуурлаас гарах гэдэг зүйл бол нэгсэн марафон. За миний сайхнаа орж ирсэн байна. Сайн байна уу өглөөний минь? Өглөөний минь. Заяагийн цагнаагаар сайн. Чи их заяатай хүн шүү дээ бас. Энд нэг л их өмчлсөн хүмүүс. За сайхнаа бид маш олон зүйлүүдийг тал талаас нь ярьлаа л да. За ер нь ядуурл ийм юм зүйлүүд хамаартай юм байна. Ийм юм зүйлүүд нөлөөлж байгаа юм байна. Ийм ядуурл байна, тийм ядуурл байна гэж ярьлаа. Тэгвэл үүнээс хэрхэн яаж гарах вэ? Сайхнагийн бодлоор. Би нөгөө түрүүний боловсрол гэдэг сэтгэлийг яагаад бичсэн бэ гэхээр нөгөө ерөөчд хүүхдээ өсөхдөө бас нэг арай өөр
боловсрол хүмүүслээр өсгөөд за штууд ч юм уу бас арай өөрөөр өсгөөд байгаа шүү дээ. Тэрийг л би яг нийлүүлээд боловсрол гэж хамруулж авч үзсэн байхгүй. Тэгээд одоо нөгөө тэгээ хамгийн түрүү нөгөө ягаад утгаар ярих болсон бэ гэх юм. Хэдүүлээ нөгөө улаан хавталтай киног үзчихсэн шүү дээ. Ер нь тийм дээр нөгөө Өвөр Монголын басан аюутын тоглолтог тэр алдартай жанжны дүрчээ өөр яг тийм юмны одоо метафор болж орж ирдэг байхгүй. Амар тулаанч, амар баатар, амар олон хүнийг авч чаддаг тийм чадвартай хүн ирнэ. Нөгөө дөрвсөн ард иргэдэг дагуулаад зүхтааж явах үедээ ингээд буудалж амрах үедээ хүүхдүүдэд нэг ном унших зааж өгөх гэдэг. Ном уншиж өгдөг. Тэгээд нэг ядуу үлсэн хүүхд хэлдэг шүү дээ. Тэр ингээд хоол ингээд байхгүй хахад бидний ном бичгээр яах юм бэ гэсэн чинь хариултыг нь одоо сая манай эртгийн хэлдэг шиг хариултыг хэлдэг байхгүй юу? Манай гэсэн шүү. Өө заяа одоо бүр сайхнаач боллоо. Дугай. Тийм үү. Харин тий дугай. Сайхнаач авраа явахгүй шүү дээ. Тэгээд ярианы гол сэдв батдуулаад хоёр хэлжсэн юм чинь. Байл та. Яг тэр нөө Эрка шиг юу хэлсэн. Тэгээд тэр чи юу болчих жоохгүй. Өнөөдөр ингээд ном уншаад ирээдүйд чи хоол олж болно гэдэг дараа нь чи ойлгомоо гэдэг би жинжиг хэлээ тэр хэсэг хаагдах байхгүй. Тэгэхээр нөгөө яг юуны бэлгэлийг хийх гээд байгаа метафор болоо авчиж байгаа гэхээр ерөн зөвөр боловсрол гэдэг хэдүүлээ нэг тэргээ хайрцаглаж бодоод идэг штэ. Заавал дипломын, заавал коммуниц хийдэг. Зарим өөр математик хичээл хэрэггүй гэж бодоод идэг. Бодит байдал дээр би ингээд амьдралаа дэвшлүүлээ, бизнес хийх, хүчийг ингээд бүхэн шигтэй боловсролд миний сурч ирсэн бүх юм ингээд үнэхээр би тэр болгоно ашигладаг бол бас сайн бизнесмен байвал байж болохоор л байсан. Гэхдээ зүгээр харамсалтай хүн болго өөрөөр суралцдаг жишээлбэл би бол тийм сайн сурч чадаагүй байх юм шүү дээ. Тэгэхээр хамгийн гол юм нь бол түрүүнээс боловсрол гэж бодоод байгаа юм шиг. Хаана чиг байгаад гэр бүлийн боловсрол төр хөтөл одоо юу гэдэг хэдүүлээ нөгөө нэг юм ярьдаг шүү дээ. Жохон таараа амьдралтай өмс жохон мөнгө болохоор тэрийг ингээд магадгүй юундаа ингээд хоол хүнс ч юм уу ингээд бацуулаад дуусчихдаг байхад нөгөө нэг арай жоохон юу гэдэг хоцоотой байх шүү, наривчлалтай хандсан шүү гэж боддог айлууд нь бол арай өөр юм зарцуулдаг ч юм. Тэгээд хамгийн сүүлд зүгээр нь ушаад яг нөгөө хэрэгцээний шатлалын гурвалжин байдаг шүү дээ. Масловын нөгөө юу? Тийм. Тэгээд би тэрийг харж байгаад хамгийн сүүлд 2 жилийн өмнө би тэрийг харж ирсэн. Энэ ингээд уруу байх боломжтой биш үү гэж бодчихсон. Зарим тохиолдолд анхдагч хэрэгцээнүүдийг бид нар бүр ингээд мартаад орхиод бүр ингээд өөрийгөө бол эрүүл мэндээр баг хөрөөж ин гэсэн үг шүү дээ. Тэгээд боловсролдоо ч юм уу эсвэл өөртөө хэрэгтэй зүйл хөрөнгө оруулах. Гэхдээ тэр нь мэдээж маш чухал зүйлтэй. Тэрнээс ч нөгөө жижиг сургалтын дурнаа гэдэг авч идэх тухай болсон шүү. Тэгээд тийм бол магадгүй бас арай өөр хөлбөр гарч ирэх юм байна. Энэ нүхнээс гарах одоо зам байж болох юм байна гэж юу? Ядуурлаас гарах тийм. Тийм. Тэгжэл бодсон даа гонхаа. За баярлалаа. За баярлалаа миний сайхнаа. За өдрийг сайхан өнгөрүүлээ. Сайхнуудыг сонин юм ажиглаж байна хараа. Очроогоор орж ирээд заяагаар дамжаад миний хулчлаа шүү дээ. Тийм ямар сони бэ? Тэгээ чилэнгүүд нь гараа авчлаа шүү дээ. Та нар авцгаа. Та нар авцгаа гэж. Хувааж идэг. За дараагийн сонсогчтойгоо холбогдъё. Ноёко юу гэж бодож байна? Яаж эндээс гарах уу? Ингээд шууд өөр юм асуугаад байдсан шүү. Ой угаасаа энэ зүйлийг асууж ирсэн шүү дээ. Би нөгөө нэг сая юу гэж хэлсэн кино ядуур л гэдэг дээр яг нь миний дүрм гэх юм уу? Номингийн 3 ядуу гэдэг юм байна. За. Яг мэдлэггүй бол нэг ядуу, сэтгэлгүй бол нэг ядуу тэг мэдээж дүрмг бол нэг ядуу. Тэгэхээр нөгөө сэтгэл боловсрол гэдэг нь заавал нөгөө дипломтой буюу их сургууль төгссөн байж боловсрол биш. Тэр бол амьдралын боловсролыг ярьж байгаа. За сэтгэл гэдэг дээр нь болохоор мэдээж хүн байхын талаар ярьж байгаа. За тэрнээс биш юу гэдэг юм бидний хувьд бол ихэнх нь бас хэцүү үеүүдийг хоёрч нийгмийг одоо үр шимийг үзээд гэдэг юм уу. Ядуу үлмэн зэлмэн явсан ч үе бай, сайхан ч үед байна те. Гэхдээ тэндээсээ яг амьдралын бас нэг гоё үнэт зүйлүүдийг мэдэрч авч чадсан нэг сайн талтай. Мэдээж аливаа юм болгон хоёр талтай гэж дандаа ярьдаг те. Тэгэхээр
ядуу байх гэдэг нь өөрөө тухайн хүнээсээ л 100% шалтгаална. Тэгээд мэдээж бид нэр ганцаараа буюу би гэсэн сэтгэлгээтэй хүн бол байнгын л ядуу байх бах. Яг хүн харахад амар амбицлаад сайхан яваад байгаа юм шиг үлж хөөрхөн амттай сэтгэл зүйн хувьд айгүй хоосон байдаг ч юм уу те. Эд баялагтай боллоо гэхэд нөгөөдг нь ганцаарддаг ч гэдэг юм уу. За гих мэдчлэнгээр бид нар бол бүгдээрээ нийгмийн амт учраас бүлсэг амтан. Тэгэхээр сэтгэл байхгүй бол бид нар бол хизээл бол хизээ байнгын ядуу байна. Тэгээд одоо нөгөө эд хөрөнгөтэй хүмүүсийг ингээд бас харж байхад яг тийм жишээ байдаг байхгүй. Жишээ нь бага байхад манай нэг хамаатны амар ингээ мөнгөтэй. Тэгсэн ирнэ мөнгөө яг ингээ цоглуулаад л идэг. Тэгээ өдөр болгоны гурилтай шүлэл хийж иддэг. Өөрөө ол хийж иддэг. Тэгээ ямар сони юм бэ гайхаад манай гэр бүлд болохоор нэг нь л ажил хийдэг. Тэгснээ 6 амттай мөрчлөл байнгын хүснээрээ ингээд нүггүй маань амар дэмжиж тий. Тэгээд ахлаа айгүй ад жаргалтай. Тэгээд би гайхдаг байсан байхгүй. За эднэр тэгээд одоо яг ингээд одоо нэг 20-30 жилийн дараа ингээ харахад амарлаг овоож оцоогоод бүр сайхан болсон юм хөр яг үндэ эсэргээрээ. Бүр амьдрал нь гондоо болсон ч гэдэг юм уу те. Эсэргээрээ тийм болсон. Тэгэхээр бид нар альва зүйлийг юм нэг жоохон баланстай аль зүйл дээрээ хүн гэсэн тэр нэг сэтгэлгээгээ хаяхгүй. Аав чинь та нарт хөрөнгө оруулсан юм байна л да. Тийш дээ. Тийм байна. Хөрөнгө оруулсан бүтээгтүүнүүд нь тийм байна. Тийм байна. Ер нь тэгсэн биш үү? Тийм байна. Аавын ухааныг үү? Яг үнэ. Тэгээд юу лээ? Юу илээ гэдэг нь юу гэсэн үг? Юу ярьж илаа гэж марцгүй юу? Өөр юм бодсон. Тийм. Тэгэхээр миний зүгээр 3 ядуу бол яг л тэр 3-аас үүдэлтэй амьдралын яг юм чанартай амьдрах уу, ад жаргалтай амьдрах уу гэдэг нь үүсдэг болов гэж боддог шүү дээ. За баярлалаа Ноёко. Мэдлэггүй гэдэг дээр бас хэлэхэд сүүлийн үед болохоор ихэнх хүмүүс юм дипломын гол болоод байгаад айгүй харамсаж байгаа. Тэгээ юу вэ гэхээр зүгээр л хин нэгэнд үзүүлэх гэсэн те. Заавал 10 жилээ их сургуульд орох гол ингээд тэр намаг гэлэн ахгүй те. Хүнээ аваач. Гол биш те. Яадаг. Бид нар тэндээс яагаад их сургуульд орох гэдэг нь гол нь. Тэрийгэ мэддэг байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш учир зүггүй нэг юмд ороод нэг тийм мэрэгжилтэн гэж гарах гэдэг биш. Ихэнх хүмүүс одоо тийм дипломын гол болсон гэдэг нь их сургуультай ороод мэрэгчлэрээ одоо гарч ирснийхаа дараа ажиллахгүй байна. Яадаг. Юу л дээ. Наад чи дипломны гол ахгүй. Би чи дипломны гол шүү дээ. Ноёко эрэхтэй 2-3 хүнтэй цуг ирж авч яваарай. Ноёко би яг наадахны чинь хохирогч нь гэх юм уу юу гэх юм. Одоо надад 3 бакалаврын диплом байна. Би аливаагаар нь чоолоо олж иддэг үгээл бод. Харин тийм. Тэгэхээр анхнаасаа бид нар нэгдүгээр зорилгоо үнэт зүйлээ сайн мэддэг хүүхдүүдтэй заагаад өгч хэрэгтэй. Тэгсэн бол би бүр илүү баян байх үуч те. Яах хүсэлтэй байна вэ гэдэг тал дээр илүү төвлөрсөн байх юм бол зүгээр юм болоо. Ялчгүй миний аавын гоё давуу тал нь намайг бас яг тийм үнэт зүйлтэй гэр болгоод өсгч гэсэн. Тийм байна. Одоо л бүр байнгын батлал байна те. Тэгээд дээрээс нь нөгөө гэргүй хүн бол тэгэл бас ядуу байхгүй юу. Гэр гэдэг нь юу вэ гэхээр яг өөрийг чинь гэсэн сэтгэлтэй хүмүүс байхгүй. Хүний тухай ярьж байна те. Тийм. Одоо жишээлбэл ганцхан гэр гэдэг чинь авах гэж байгаа апартмент биш байхгүй те. Эсвэл нөхөр биш. Ердөөсөө бүх юм чинь дандаа юм хамтдаа байдаг учраас тэр гэргүй хүн бас айгүй хоосон ядуу. Тэгээд сэтгэлгүй хүн, мэдлэггүй хүн, тэгээд зориггүй хүн гэх юм уу да тий. Нөгөө мэдлэггүй хүн дунд чинь дотроо дахиад бас зөндөө салаалаа байна шүү дээ. Тэгэхээр амьдралын мэдлэг, зориг, утга учир гэдгээ. Чи бүр нарийн ширийн бүгдийг ингээд бүр гаргаад битсэн байт юм уу? Цаасаа хараад уншаад байдаг. Би наачсаа тэгтээ нарийн гоё шүү дээ. Сэтгэлгээний ядуурл бол мэдээж бид нарт одоо сүүлийн үед хамгийн их дутж байгаа зүйл те. Хэд амиа хичээсэн эготой болсон. Хүн болгон өөр ингэсэн эго байгаа. Гэхдээ би гэдэг үзлээрээ буюу чи ганцаараа хизээж хол явахгүй нөгөө ганц мод гал болохгүй ганц хүн айлтахгүй. Яг тэр бол бүр ингээд амьдрал дээр байгаа учраас чи магадгүй ингээ харахад ганцаараа бүхнийг хийж байгаа юм шиг байж болно. Гэхдээ ард чинь заавал хин нэг нь тусалж идэг шүү. Ажил дээр хүртэл байгаа тий. Гэр дээр хүртэл байгаа. Тэгэхээр
хин нэгэн буюу тэр заавал том хүн байх эсвэл ментор байх албагүй хүүхд чинь хүртэл ард чинь асуулттай байж байгаа тий. За магадгүй ажил дээр тэр цэвэрлэгч гэж дуудаад байгаа магадгүй чамаас доогуур байгаа тэр ажилтан албан тушаалтан хүртэл чамд тусалж байгаа шүү. Тэгээ тийм учраас энэ хамт олон гэдэг гэр бүл гэдэг тэр зүйлийг сэтгэлгээний ядууралтай хүн бол ойлгохгүй. Тэгэхээр хизээж хол явахгүй л гэсэн үг. Тэгэхээр ядуурал гэдэг бол ганцхан эд хөрөнгө биш юм байна. Тэгээд дээрээс эд материалч биш юм байна. Тэгэхээр бүх зүйл нь хамтдаа байж ижил тэр хүн адж жаргалтай тайван байх мэн. Нэг нь бас дутаад ирэхээрээс нөгөө өлмөн зэлмэн юм болж штэ. За баярлалаа Ноёко. За баярлалаа. Дахиад амир үсэ. Гэтэ одоо болондоо нэг наага хичээж би нэг хамт ингэж байж. Гэхдээ харин тийм ингээд зүгээр ингээд те Ноёкото цаг гэдэг ингээд байж ямаар санагдаад байгаа байхгүй наа. Одоо ингэж байгаа штэ. За баярлалаа Ноёко, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бүх сонсогч нартай өнөөдрийг сонсон та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бид нарыг Улаанбаатарын өглөө дууссан байна. Артист Ноёко. Артист Ноёко гайхалтай. Вау. Одоо баярлалаа. Одоо ингэж бас нөө баян хүмүүс байгаа сте. Угаа баян ч гэжтэй физик баян хүмүүс буюу одоо мөнгөтэй хүмүүс амар ядуу сэтгэл ханамжгүй гутарсан амар ядуу сэтгэлгээтэй байдаг гэж одоо бид нар тодорхойлсон шүү дээ. Тэгвэл тэр хүмүүс одоо мөнгөтэй мөртлөө баян сэтгэлтэй бас байх боломжтой. Тэр нь яаж вэ? Зүгээр яг зүгээр надад санаа орж ирсэн. Та хоёр юу гэж бодож байна? Яаж вэ? Мөнгөтэй мөртлөө инээдтэй юм ярих гадах шиг байна. Баян одоо ядуу сэтгэлтэй хүн байна. Тэр баян сэтгэлтэй болох боломжтой. Сэтгэлгээгээр баян болно шүү дээ. За жишээ нь. Жишээг нь одоо мэдэхгүй л байл та. Ямар ч болно. Яг хөвдөө миний бодлоор бол ингэж штэ нөгөө нэг сэтгэлгээгээр угаасаа баян хүн чинь гэр бүлийн хүмүүжил суур тийм юмнууд байгаад байна штэ. Тэгээд түүгээрээ ингээд амжилтанд хүрээд мөнгөтэй болоод ингэсэн хүн бол би тэгтээ тийм хүмүүсийг таарж ирсэн шүү. Яг би сайн нэг юм апарцм уншсан. Юу гэхээр нэг одоо тэр мөнгөтэй хүмүүс хэрхэн сэтгэлийн баянтай байх вэ гэдэг гол тэр аппарат зам байгаа байхгүй юу гэхээр ядууст тийм ээ тусалдаг хүн хизээч сэтгэлээр ядуу байдаггүй гэдэг үг. Зөв. Ядууст тусалдаг хүн хизээч сэтгэлээрээ ядуу байдаггүй. За баярлалаа. Яг энэ үгээр өнөөдрийн үндэсрүүн булан маань өндөрлөж байна. Оюуны эгч бас зөндөө залгалаа гэсэн байна. Яг сүүлийн 2 сонсогч маань бол бүр араасаа ингэж залгаж орж ирээд тэгээ авсан учраас нөгөө давхар дуудлагууд маш их байлаа. Нэг дуудлагаар 2 3 хүнтэй зэрэг ярих боломжгүй учраас уучлаарай оюуны эгч. Ингээд өнөөдрийн Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Радиогийн 1-р студид Эрка Очраа заяа, найруулагч Мизо ажиллаа. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс бидэнтэй хамтдаа байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Маргаашийн 7 цаг 15 минутаас уулзлаа. Түр баярлалаа. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Йоо. Би навч ирээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио